Оюутны холбооны эрдэм шинжилгээ технологийн албаны маань хамгийн анхны үйл явдал буюу эрдмийн лекц маань эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдрийн зочноор маань төрийн соёрхол шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрчим хүч инженерийн сургуулийг төгссөн инженер багш Намхан Нацагны маань хүрэлцэн ирсэн байгаа. За сайн байцгаана уу. Хүрэлцэн ирсэн баярлалаа. За энэ нааны бүтээл маань наан харагдж байна улаан. Ингээд харах юм бол нэг компьютер дотор байдаг нэг motherboard эднэртэй адилхан. Тэгэхээр энэ IT-ийн бизнес бол өөрөө өртөг гэж бараг байхгүй. Хүн ширээ сандал байхад тэгэл цалингаа аваад явхад хийх боломжтой. Яа тэгвэл энд орох материал нэг 10-20 центээр авдаг. Тэгээ энэ хавтангаа схемээ зурчаад текст файлаар хятад руу явуулаад нэг $5 хийлүүлж байна. Тэгээд ер нь IT-ийн бизнес гэдэг бол ер нь Англи, Америкуудын ганц баян амьдарч байгаа онцлог юм байна. Тэгээд би нааны стандарт гэж бичсэн байгаа. Тэгээд энэ болохоор Английн стандартаас талын хаяад талын авсан тийм байгаа. Яа тэгэхээр Английн стандарт 30 жил болсон. Тэгээд тэнд одоо ажилтгүй буруу зүрийн зөндөө байдаг. Гэсэн хэдийч ашиглал байдаг. Энэ стандарт гэхийг олон юмыг стандарт гэдэг. Техникийн үйлдэл хүртэл стандарт гэдэг. Технологийн ноу-хау нууцаа бас стандарт гэдэг. Тэгээд бид нэр энэ Английн стандартыг аваач ойлгохгүй. Тэгээ очиж сурахгүй бол энийг авах ашиггүй яа. Тэгэхээр одоо Америкууд хүртэл ойлгохгүй. Англи компанид одоо юм аваад жишээ нь Sony гэдэг телевизэр байлаа гэж Sony телевизэрийн Sony өөрөө зарж чадахгүй англичууд зард юм байна. Би нэг яаж үзэн гэхээр би Японы NEC гэж компани байдаг шүү дээ. NEC Electronics. Тэнд senior инженер болоход тэд нэр силиконо хүртэл зарж чадахгүй англи компани зарж ашиг нь олжсэн. Тэгээ нэг силиконоос 1 паунд унахад сая зархад сая паунд унаадаг тийм бизнес хийж байгаа. Тэгэхээр энэ үндэсний үйлдвэрлэлээ хамгаалдаг арга нь стандарт юм байна. За стандартын дараа нэг жоохон товчхон ярина. За энэ нөгөө бүтээл маань энэ гаднаас нь харахад за одоо би юу хийх гээд байна гэхээр за энэ яагаад дүрс гарахгүй байна. За энэ вирустэй компьютер юм шиг байна. Энэ юм гарах. Англид болохоор Mistra гэж стандарт байдаг. Moto industry зориулсан софтвер стандарт. Жишээ Америкт бол ANSI стандарт. Тэгээ шин go to command ашиглаж болохгүй гэдэг юм уу. Яг тэр дөрмээр хийхгүй бол асар их аваар гардаг. Тэгээ аваар гаргахын тулд за энэ саяны бүтээлд байгаа юм бол энэ PID control system бид нэр энэ зүгээр л одоо нэмэх асах хуваах үйлдэлээр хийдэг тэгштгэлийн би сурч ирсэн байхгүй. Тэгээд ингээд тэрийг би ямар ч хэлбэртэй пункт зохиож болно л да. Яг Англид ашиглаж ирсэн пункт болохоор 3 параметртэй. Тэгээ оролт, time constant, гаралт. Тэгээ би болохоор 2 хүн болгоцсон. Яагаад тэгэхээр энэ эхний параметрт нь зүгээр тоо тавиадсан байгаа. Айгуу том буфер зарлаад тэр буферийн индексүүд нь. Тэгээ энэ математик загварчлал болохоор юу яадаг вэ? Өөрийнх нь гаралтыг хаа нэгэн газар заавал хадгалах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө Англид ашиглаж байсан арга маань амар олон хувьсэг зарладаг. Тэр нь айгүй хэцүү. Тэгэхээр миний энд бол хувьсэг зарлах хэрэггүй зүгээр айгүй том буфер зарлал буферийн индексүүдэд тавиавчин. Гэхдээ нэг индекс дахиж ашиглаж болохгүй ойлгомжтой. Тэгээ time constant-а тавиал
Тэгээ нөгөө бидний одоо мэддэг нэг аналог хэл стабилизатор төр байдаг одоо интеграл дифференциал бодог функцүүд байна л да. Тэрийг одоо энэ өндөр нам давтамжийн фильтрүүд байна. Энийг ингээл тавихад биднэрт MATLAB симулинг хэрэггүй. Ямар нэгэн PLC хэрэггүй. Хамгийн үнэтэй PLC цахилгаан станц $100,000 авч байна. Тэгээд яагаад тэгэхээр энэ функцийг ашиглахын тулд баггүй. Тэгэхээр энэ биднэрт үнэгүй одоо ороод ирэхээр та нар энийг зохиох хэрэггүй зүгээр энийг ашиглаад явчих байхгүй. Тэгэхээр бид нар ямар нэгэн тийм үнэтэй PLC авах хэрэггүй. Бид нар зүгээр хамгийн хямдхан макро процессор 50 центээр аваад тэгээд нэг $10 хүрэхгүй хардвер босоод софтвер энэ дэр бичгээд бид нар өрсөлдөх чадвартай бизнес. Өнөөдөр англичуудын хийдэг бизнес бол энэ. Бид нар өнөөдөр IT-ийн бизнес 20 жил ерөөсөө хийж үзээгүй. Дандаа ямиг худалдаж аваад одоо дэлгүүрийн сканер гэхэд чинь хардвер, софтверийн бүгдийг хятад цагааж хийлгээл 36 хэлтэй дэлхийн монгол хэлээ сонгоод нэг гар утсан дээр та нар текст хүний нэр хадгалдаг шүү дээ. Тиймэрхүү үйлдэл хийгээл болоо байхгүй. Тэгэхээр тэрийг бид нэр хаач зарж чадахгүй. Экспорт хийх боломжгүй. Бид нэр зүгээр IT-ийн хэрэглэгч байсан. Одоо бид нэр IT-г бүтээх цаг болсон. За энэ нэг миний тэр софтверыг ганц хүмүүс сайд үзчихээ тэгдэг юмсээ. За энэ хоёр янзын үйлдвэрлэлийн систем байдیں۔ Одоо цахим төхөөрөмж хийхэд энэ нь болохоор мотор генераторуудад зориулсан. Мотор генератор одоо хөдөлгүүрийг удирдахад ийм кооператив артаас хэрэглэдэг. За нэг ийм банкын луп байна л да. Тэгээд энэ лупэнд одоо таск 1 гэдэг нь бол 100 миллисекундын давтамжтай ажил, нөгөөх нь 2 миллисекунд, нөгөөх нь 500 миллисекунд гихшээтэй. Өөр давтамжтай ажиллана. За энэ нь болохоор холбооны салбарт ашигладаг таск байна. Ер нь үйлдвэрлэлийн систем гэхээр юу гэж ойлгох вэ гэхээр одоо шинэ ерөнхий сайтыг 18 хувилаад 18 аймагт нэг зэрэг ажиллуулж болно гэсэн үг. Тэгээд аль нь ойрын гэхэд мэддэхгүй бүгд ойрын юм шиг ажиллаж байна. Тэгэхээр биднэрт одоо 20 процессыг 18 процессыг удирдах хэрэгтэй бол биднэрт 18 макро процессор хэрэггүй. Нэг макро процессор дээр софтверийн аргаар удирдахыг хийж байгаа. Одоо энэ Windows NT XP гэсэн тийм шүү дээ. Та нар тэр одоо Word, Excel-ийн файлууд байна. Тэгээ keypad, mouse дэлгэцэн тий. Энэ олон процессыг л зэрэг менежмент хийж байгаа софтвер аргачлалыг үйлдвэрлэлийн систем гэдэг. За энэ үйлдвэрлэлийн систем нь болохоор ингээ хаанаас нь харсан нөгөө монгол хүний нэр дээр болохоор дэлхийд хаач байхгүй. Тэгээ параметруудын тоон хүртэл өөр. Тэгээ энд холбооны салбарт нь арай өөр л дөө. Яагаад тэгэхээр одоо серверийн програм байхад чи хэн чам руу хизээ уцаар ярьсан мэдэгдэхгүй. Тийм болохоор энэ preemptive RTOS гэдэг. Тэнд хэдэн ч таск хийж болно. За энэ бүр хөгжөөд энэ диалог ARM structure гарцсан. Тэднэр нь болохоор 8 процессыг хардверийн түвшинд хийх боломжтой. Одоо шинэ нэг аккумулятор байдаг бол 8 банкнд нэг банк төс бүрд 16 аккумулятор байдаг. Тэгээд банк болгонд 8 банкнд нь тусад нь стак зарлаад, стак поинтероо зарлаад тэгээд 8 процессыг зэрэг хардверийн түвшинд асар хурдтай хийх боломжтой. За одоо энэ бол 2 дугаар RTOS. Одоо миний дараачийн үйлдвэрлэлийн систем юу их юм гэхээр зүгээр одоо энэ эмнэлгийн шүлжээ, иргэний бүртгэл ч юм уу тийм шүлжээнд өөр нэгэн RTOS хийхгүй бол гадны RTOS аваад, гадны үйлдвэрлэлийн систем аваад вирусгүй амьдрна гэж байдаг юм байна. Одоо Windows гэдэг бол одоо вирусын уул уурхай. Тэгэнгუთ Mac гарч ирлээ. Mac-ос дахиад вирустэй болчлоо. Тэгээ Linux, Unix-тэй. Linux дээр одоо ашигладаг юм байна. Английн одоо ихэнх компани. Манай Eagle телевиз Америк эзэнтэй байхдаа ашиглаж байсан Linux-ийг. Тэгээд тэр вирус орох магадлал маш бага. Хэрэглэх зөөхөн. Тэгсэн чинь Англид нэг вирус ороод Английн татрын тэр database-ийн вирустэй баахан хүмүүсийн мэдээлэл алгуулад энэс хідэн цаасны татвар авах мэдхээ хэлжсэн. Тэгэхээр энэ Linux хүртэл аюултай. Тэр хүний хийсэн үйлдвэрлэлийн системийг ашиглах нь хэцүү. Тэгэхээр манайх нь үйлдвэрлэлийн систем гэхээр амар хүн тийм бодоод айгаад байна. Тэгэхээр энэ төр бол тийм яг хэцүү юм байхгүй. Тэгэхээр би энэ бэлэн байгаа хийчихсэн RTOS-од чааш нь хөгжүүлээд одоо текст файлтай харьцдаг тийм үйлдвэрлэлийн систем хийхэд бид нэр шинэ үйлдвэрлэлийн системтэй боллоо гэсэн. Гэхдээ
дэлхийд байхгүй бүдүүлэг хинч ашиглаж чадахгүй, хинч вирус хийж чадахгүй. Гэхдээ зөвхөн одоо тэр эмнэлгийн файлуудыг хадгалаад хийж чаддаг. Тийм их юм хийж байгаа. Тэрийг хийж чадах юм бол асар их сая долларын импортыг оруулна. Дээрээс нь найдвартай болно. Хаанаас хинч тэрэнд вирус шахаж чадахгүй. Тэгээд бид нар бол юу их вөхөр одоо тэр хүний зогсож байгаа нэг юм компьютер маяг юм шүү дээ, үйлдвэрлэлийн процессыг хяндаг. Тэрийг л хийнэ гэсэн үг байхгүй. Тэр нь хамгийн үнэтэй байгаа. Их мэтлэмээ бид нар хийхгүй бүр яг Монголын зах зээл жижигхэн гэдэг гаднаас авсан ашигтай гэж 20 жил ярьсан. Тэгсэн чинь зах зээл маань жижиг биш том юм байна. 7 тэрбум долларын инновац гэж нэрлээд импорт хийсэн. Тэгээ ирээдүйн 10 тэрбум долларын зах зээл байна Монголд ойрын үед. Тэгээд тэрийг бид нэр тэрбум доллараар биш тэрбум төгрөгөөр хийх боломж байна. Зүрийн та нарын цайлан. Тэгэхгүй бол бид нар төгсөөд юу хийх вэ гэхээр одоо миний шанаар тэм зүгээр л инженер хийдэг байхгүй мончоор. Зүгээр ингээл баруун нэм авчраад тэрийг зааврыг уншаад тавил тохируулгыг хийгээд тэгээд тэр нь ажилдгүй яагаад гэвэл тэрийг ойлгохгүй байхгүй хэцүү. Тэгээд нэг л опшныг буруу хийх юм бол тэгэл тэр ажиллахгүй. Тэгэхээр энэ ер нь инновацийг импортоор шийдээд ажилуулсан улс орнд дэлхийд байхгүй. Тэгээ хүн ам 2 сая юм чинь жоохон гаднаас авсан хэрэгтэй гэж ярьдаг. Гэтэл бид нар хүн ам жоохон ч гэсэн зах зээл бол асар их тэрбум доллараар гэж байна. Дээрээс нь Английн хажууд Молт гэж жижигхэн арал хэд юм байна. Тэр нь болохоор хагас сая хүн амтай. Тэгсэн хэрнээ бүх юм өөрсдөө яг тэр үтгэл дэлхийд байхгүй тийм orientation хийсэн. Одоо цахилгаан станцууд чинь нэг ийшиг ингээ эргэжлээ гэхэд тэнд бол нөгөө тийш эргэждэг. Өөр Европоос өөр Англиас өөр. Тэгээ өөрийнхөө тусгаар тавсан суус гэдгээ тэрийгээр гайхуулт юм уу яа тэ. Тийш ингээ генераторын бизнес англичууд ихэд бүх юм өөрчилж явуулдаг. Тэгээ эргэлтний хүртэл өөрөө байхгүй тийм. Тэгээ өөрийн стандартаар тэрийгээр импортоо хамгаалж чадсан юм байна. Ер нь бид нэр Англи, Америк гэж бодлого зүгээр монголоор бол ингээл юмаа хийгээл явах юм бол яг л тэдний түүхийг давтчихсэн юм билээ. Даанч бид нар болоод ингээд 100 жил хөгжсөн бүх хуулийг орчуулчихсан чинь бид нар хөгжилтэй өөртөө саад хийцэн. Яг хийчихсэн юм нэг л одоо ямар ч нийгэмд биш коммунист нийгэм, фашист нийгэм, социалист нийгэм ямар ч нийгэмд аж ахуй одоо оюун үйлдвэрлэлийг хөгжүүлэх үл хин сайн хийдэг лабораторид мөнгө өгөөл май хий гэдэг те тэр бол дэлхийн түүх. Гэтэл өнөөдөр Монгол тийм байхгүй. За нэг иймэрхүү ингээд лаборатори ингээд өөрөө байгуулаад бүх юмаа өөрөө хийж байгаа. Гэтэл за энэ яг энэ модон хайрцаг шүү дээ. Энэ болохоор юу байхгүй генераторын одоо 3 фазын генераторын гүйдэл үйлчлэлийн фазын зөрөө бүх аварга гормыг өгдөг тийм генератор. Энэ байхгүй бол энэ бүтээлийг хийх боломжгүй. Тэгээ энэ метийн лабораторийн тооног хэмжээ өөрсдөө хийхэд энд ингээд гүйдлийн 3 трансформатор нь $1.5. Тэгээ $15 үлдсэн зүгээр ингээ хаяглал ашиглал хийсэн. Тэгээ дээр нь зоодог юмуд бол $1000 өрөхгүй те. Тэгэд яг энэтэй ижилхэн тийм генераторуудын нь хамгийн хямдхан нь $47,000 гэдэг байхгүй дэлхийн зах зээл дээр. Манай энэ үндэсний диспетчийн төв тэрийг авсан байлээ. Дээдл нь бол $100,000. Гэх мэтлэн ингээл мөнгө нэхээ суучих юм бол Монгол юу ч үдэхгүй. Тэгээ лабораторийн тооног төхөөрөмжөө хийхэд проблем байгаагүй. Яа тэгэхээр Англид урд нь хийжсэн. Тэрнээс гадна дээд сургуулийн оюутнуудад иймэрхүү төхөөрөмж хийж өгöd Английн. Тэгээ юмчтын оюутнууд ирээд тэр зааврыг хуулж бичээд тэгээ шууд PhD авдаг. Тэгэхээр би бол Англид ямар ч тийм PhD авах сонирхол байгаагүй. Хэрвээ PhD-тэй очих юм бол намайг хинч ажил авахгүй. Тэгэхээр Английн их сайн энэ юм хийдэг хүмүүс нь бүр бакалаврын дипломчгүй Стив Джобс хүмүүс байт юм лээ. Одоо Брайан Томпсон гэдэг өвгөн тэр болохоор дээд сургууль төгсөөгүй. Гэхдээ тэр хүний зохиосон аналог регуляторыг энэ дэлхийн дээр байдаг атомын цахилгаан станцад ашигладаг юм байна. Одоо Азийн барууд, Англи, Америк бүгд ашигладаг. Тэгэхээр Монгол та нарт захиж хэлэхэд би одоо шинэ өөрийнхөө IT компанид ажилладаг хүн авах та зөвхөн бакалавр хүн аав, магистр авахгүй, доктор авахгүй. Яагаад тэгэхээр бид нар чинь хүний юм дөөрөх дуртай шүү дээ. Англид бол тэгдэг байхгүй. Тэгээ би тэрийг дөрөөс. Яагаад тэгэхээр хугацаа алдаагүй бактери нэм зааж өгөхөд хангалттай.
Ер нь дээд сургуульд нэг 2 жил байхад л хангалттай байхгүй. Манайх 5 6 жил явуулдаг шүү дээ. Англид бол 3 жил байдаг. Монголд бол 2 жил байхад хангалттай. Яа тэгэхээр манай социализм үеийн 10 дугаар ангид үздэг нөгөө квадратик эртгэлэг дээд сургуульд заадаг. Тэгэхээр бид нэр 10 жилдээ илүү болохоор биднэрт 2 жил байхад л хангалттай. Манай магистр гэж явдаг шүү дээ. Би энэ магистр сурж ирсэн. Тэгээд Англид очиж магистр сурахад бидний бакалаврын хичээл үздэг юм үзчихсэн. Тэгэхээр бидний сургуульд бол эрчим хүчний сургууль гэж ярихад бол хамаагүй илүү. За магадгүй энэ компьютер сайенс эднэр өөр үеж магадгүй. Яг минийхээр бол эрчим хүчний сургууль бол манай сургууль бол Англид байхгүй илүү. Яагаад тэгэхээр нөгөө одоо энэ үйлдвэрлэлийн нууц чинь хувийн өмч болохоор сургуультай өгдөг юм байна капитализм нэг. Социализм үед чинь бид нар зөвлөлт холбоот улсын яг практик дээр байдаг бүх хэсгийн өнгөө тэрийг бид нэр зааж сурч ирсэн. Тэгэхээр бид нар бол арай илүү байд юм лээ. Тэгээд нэг сонирхолтой юм хэлэхэд цахилгаан машин заадаг лаборатори байдаг багш байдаг. Тэр англи миний сурч ирсэн сургууль байгаагүй. Тэгээд би сургуулаа голоод явсан чинь тэр сургууль маань өөр баруун Европт хамгийн том эрчим хүчний сургууль гэдэг юм лээ. Тэгээ би өөр гайхаад тэгээд цахилгаан машин заадаг багш байхгүй байхгүй. Тэгээ гайхаад исэн чинь Польшид бол өөр байсан. Польшид бол манай засгийн газар ордон шиг Вроцлавын хотод тийм том байшинд манай саарл ордон шиг том байшинд цахилгаан машины сургууль гэж тустай байгаа байхгүй бүр. Монголд бол тийм одоо багш байгаа Үзий Орших гэж багш байгаа. Тийм багш бол юм Англид байхгүй. Тийм би тэгээд энд сурсан диплом Англид хийсэн. Тэгэхээр би энд нацгийн багшийн шав байсан. Тэгээд одоо Оросын синхронизатор схемийг сураад тэгээд тэрийгээ тэнд очиж хийгсэн чинь надтай зүгээс англи оюутны синхронизаторын юм сонсоогүй, схем хараагүй. Тэгээд тэр англи багш нь хүртэл хараагүй байхгүй. Ягаад тэгэхээр үйлдвэрлэлийн нууц болохоор тэр чинь хувийн өмч болохоор өгөхгүй шүү дээ сургуультай. Тэгээд би энд сурсан юмараа тэнцэн магистр хамгаалаад синхронизаторын алгоритм шинжилээ. Тэгээ манай багш нөгөө Юмистийн одоо супер прожект боллоо. Хилэндээ мөнгө гэдэг тодорхойлт хийж өгөл тэргээр би ажилд орсон. Тэрнээс биш би нэг тэнд юм сураад магистр хамгаалсандаа ажилд ороогүй. Энд чинь би хуваараа хичээлдсэн багш нартай хичээлийн дараа тэрнийхээ ачаар энд байгаа багш нарынхаа ачаар Англид ажилд орсон. Тэгэхээр хэрвээ эрчим хүчний чиглэлээр Англид ажилд орох чинь бол энэчнээс сурахгүй тийм бакалавр төгсөөд магистр төгсөөд юу ч сурахгүй юм чинь ажилд орох давуу талыг олж авч чадахгүй. IT-ийн чиглэлээр бол өөр үеж магадгүй. За энэ ийм виртуалны лаборатори байгаа хийчихсэн та нарт үзүүлж болно. За ингээд нэг сонирхолтой юм хэлэхэд манай ТЭЦ 2-ын надад гуйж байгаа тестийн програм зохиолгосон. Тэгээ яагаад би нэг сонирхож ирсэн. Би бол ер нь 4 жил цайлангүй байлсан, энийг ч гэсэн цайлангүй байсан. Тэгээ энэ Английн жолооны тестэнд энийг хийж чадаагүй байхгүй. Ингээд нөгөө хүмүүс ороход ч ингээд хүмүүс чэйжилж ороод бүгд он цаадаг байхгүй. Манай одоо эрчим хүчний яамд хөдөлмөр аюулгын тест авлаа. Бүгд л он цаагаад байдаг. Тэгээ яагаад тэгэхээр бүгдийн чэйжил орчдөг байхгүй. 21 асуулт юм чинь. Тэр нь тэдг нь одоо нэгийн нэг 2-ын 3 дахь ч юм уу тий чэйжлэл орсон бүгд он цаа. Тэгвэл би энийг салдгаар хийж өгсөн. Ингээ дараачийн хүн ороход ингээ байгалийн салгидгаар. Тэгэхээр Английн жолооны тест ингэж сольж чаддаггүй байхгүй. Тэгэл ном нь хүртэл байгаа. Тэгээд ерөнхийдөө 35 асуултаа тэрийгээ 4-өөр үзүүлэл 100 хэд болгоод тавьчихсан. Тэгээ хүн олон юм чэйжилж чадахгүй гэдэг утгаар тэрнээс биш энэ шиг ингэ салгидахгүй. Тэгэхээр бид нар ингээд өнөөдөр хүртэл Англи Америкийг шүтэж ирсэн шүү дээ. Тэгэл Англи Америк чинь яг миний орсон газарт бол зөндөө бориулан байдаг. Одоо ч гэсэн байгаа. Тэгээд би тэнд ороод шийдсэн бориулан зөндөөс. Одоо энэ гар утсан тэр ингээд нэр үчихэд одоо шинэ Лондон гэж үчихэд LO гэхэд Лондон гэж автоматар үчилтэй. Тийм таадаг текст, predictive text-ийн програмыг тэр Castle-гийн холбооны газар ороход тэр байгаа гэдэг. Тэрийг надаар хэлчихсэн. Гэх мэтлэн тэнд ингээд шийдэгдэг ингээд хөгийн жижиг юмуд байдаг байхгүй. Зүгээр сонирхолж хэлэхэд
бүр англичийн Саддам Хусейн нэртэй дан хийгээд асар их захиалга орж ирээд тэгээд таг 1 2 3 гэдээ бүр таг 10 хүртэл явсан мангар том төсөл хэрэгжээд тэгээд байлдааны усан онгоцонд манайхаас генераторын тавьдаг. Тэгээд өдөртийн системийн тавь. Тэгээд тэр өдөртийн систем нь ажиллахгүй 2 жил болоод тэгээд би өөр юм дээр софтвер хийсэн чинь аав дуудаа тэнд ажилласан чинь ингээ гаднаас нь харсан чинь Intel нэг ингээ айгүй олон систем байхгүй. Тэгээд энэ хоёр системийн нөгөө нойлын шугам нь хоорондоо холбогддог байсан. Тэгээд тэрийг холбож өгөөл тавихад нөгөө 100 жил хөгжсөн хаалт нь тэрэн дээр л гацсан байхгүй. Тэгээд бүх сайн инженерүүд байсан. Гэх мэтлэн хүн бол хүнтэй, хүн бол алдаа хийн. Тэгэхээр бид нэр алдаа хийхгүй ажиллана гэж байхгүй. Бид нэр алдсан ч хамаагүй шүү дээ. Бидний багш бол практик байхгүй. Юм хийлээ дуршлаа, заслаа ингээл явуулсан. Тэгээд саяны 4 жил миний хийсэн ажил чинь бас тэгэл явсан байхгүй. Алдаал, засаал. Тэрнээс шууд ингээ алдаагүй юм хийдэг юм байхгүй. Тэгэхээр алдаанаас айх хэрэггүй. Тэгээд одоо нэг юм хий гэж бодоод саяны шиг тийм виртуалны лаборатори хийгээд одоо энэ проектор шүү дээ. Прожекторыг өөртөө амар хямдхан хийгээл ингээл автоматар лекц уншдаг бүх сургууль болгонд ийм том захиалга байхгүй. Энийг хийж бодож байгаа. Тэгээ энэ тохиоллын систем байна. Хамгийн сүүлд ажиллаж байсан газар юм л дээ. Тэгээд гар утсыг одоо тийм том биш те зөвхөн цагны хэмжээтэй болов эсвэл зөвхөн чихэнд хийдэг хэмжээтэй болов. Тэгээд дэлгэц keyboard гэж хэрэггүй юм байна. Keyboard хэрэггүй те. Тэгээ бүх юм voice-оор явдаг. Тийм гар утас хүртэл ер нь баруунд байгаа шүү дээ. Ингээд чихнээсээ яатсан. Тэгтээ нөгөө тагнуулын хэмжээнд асар өндөр гардаг. Тэр бол нэг зарагддаг. Тэгэхээр тэрийг Монголд хийж болохгүй байхгүй. Тэг хүн болгон хэрэгэлдэг. Тэг олон тооны захиалгаар хийхээр тийм жижигч болно. Одоо миний яг тэрүүний нэг улаан хавтан биш. Тэр захиалгыг бол хэдэн мянган захиалгаар хийдэг юм дэлхий дээр. Яг миний саяны хэлсэн чигэнд хийдэг юм хийх юм бол би дор хаяжны 3 саяын ч юм уу захиалга авахгүй хийж чадахгүй яа. Тэгэхээр бүх схемээ ингэж игдрүүлээд нэг юм товчны хэмжээнд тэгээ товчноос жижигхэн товчны хэмжээнд оруулж яж юм. Тэгэхээр силикон үйлдвэрлэх хэрэгтэй болно. Тэгэхээр тэр силикон үйлдвэрлэл болохоор тасралтгүй 30 жил ажиллах ёстой. Тэгээд дандаа нэг захиалга нь гэхэд 3 саяар доол 1 саяар ярьж. Тэгэхээр энэ захиалгаар монополоор хөгждөг юм. Би сая ингээд танаас үзэж байгаа тэр нэг осциллятор шүү дээ. Одоо тэр хөгтөн чи дэше өргөдөө надад. Би энэ болохоор айгүй бүдүүл өөр социализмын үед тэрнээс ч өмнө хийжсэн Английн нэг юм осциллятор нэг хөгийн төхөөрөмж байна да. Бид энийг заяа Английн бүх дээд сургууль, бүх 10 жилийн сургуулийн давартаар бүх компаниуд энийг ашигладаг гэж боддоо. Яагаад тэгэхээр оюунлаг бизнес хийхэд тулд монопол зах зээл нь захиалга нь байж хийдэг. Гэтэл манайх 20 жил ажилласан манай ухаалаг 76 гишүүнтэй парламентын гаргасан хууль нь болохоор энэ бүхний эсрэг хууль хийсэн. Яагаад тэгэхээр энэ терминатор засаг хизээж бүтээн байгуулалт хийдэг юм байна. Тэгэхээр 100 жил хөгжсөн капитализмын бүх юмыг хуулчаар бүх юм таарахгүй. 100 жилийн өмнө ямар хуультай, ямар механизмаар хөгжсөн гэдгийг харсан бол бид нэр яг зөв хөгжих байсан. Тэрийг харалгүй зүгээр өөрсдийнхөө монголоор л явхад бол тэрнтэй адилхан хийх байсан. За ингээд одоо сателлит гэдэг нэг юм тажиг юм өссөн. Энийг ашиглаа янз бүрийн бизнес хийж болж байна. Экспортод гарах боломжтой. За энийг би яагаад харуулж байгаа юм гэхээр энд би чөлөөт өрсөлдөх чадрын гэж юу юм бэ гэдгийг энэ 76 гишүүнд ойлгуулах гэж энийг та нарт үзүүлж байгаа. Та нар цааш нь хэлээд өгөрөө. Тэгэхээр энэ нь шүү дээ. Миний ажиллаж байсан тэр Castle гэдэг энэс бусдыг хийгээд байгаа байхгүй. Энийг л Америкаас аваад идэг. Тэгээ тохиолын систем шүү дээ. Энэ болон тавьчаа мэдэрдэг. Дотроо 2 янзын технологи байгаа. Нэг нь төмөр мэдэрдэг, нэг нь шил мэдэрдэг. Тэгээ би энийг хийх гээд ингээд доторхын задлаад тэр дотор байгаа силиконыг үзээд маркаар нь хараад ингээд үнийг харсан чинь энэ өөрөө $11 байхгүй. Тэгсэн чинь доторх зөвхөн тэр нэг чип нь $36 гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэтэй яаж өрсөлдөх вэ? Яаж чадахгүй. Тэгээ энэ яагаад ийм хямд хийсэн гэхээр Америкч 275 сая хүнтэй шүү дээ. Тэгэхээр нэг 2-3 мужийн захиалгаар хийхэд хэдэн саяар хийж таа. За нэг 100 саяын захиалгаар хийхэд
энэ доторх $36 чип чинь 100 саяыг авъя. Тэгвэл бараг энэ чинь копек болчих واخгүй, цент болчих ш. Доллар хүрэхгүй. Тэгээд бид нэр тийм хямдхан хийж байгаа واخгүй. Тэгэхээр манайх тийм захиалга өгч ихээр болохгүй. Энд чинь шудраг өрсөлдөөнтэй өний хуулийг зөрчин нэ тэрийг тийм яриад байна. Тэгэхээр тендер гэдэг бол өрсөлдөөн одоо хин сайныг сонгон шалруулах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай энэ тендерийн хууль тендер болохоор хин сайн дамын 8 хийж чадах тэрийг сонгодог. А энийг яг хийдэг хүнийг ингээд сонгоё гэхээр нөхдүүд тэгээд байгаа байхгүй. Чамтай өрсөлдөх хүн байхгүй чинь чи бүгдийг авахгүй тань чи баяж хаад байна гэдэг. Тэгэхээр би юу гэж хэлж ийм гэхээр би хардвер софтверийг нэгдгээ та нар зар те та нар баяж хин эзэн байх нь сонирн биш. Энэ их мөнгөийг ирээдүйн 10 тэрбум долларыг Монголдо шингээж та нарыг л ажиллаар хангах тийм л зорилго байгаа байхгүй. Яг дээр байгаа нөхдүүд одоо нөгөө 4 жилийн настай парламент болохоор энэ байгаа хугацаанд бушуухан импортоор шагаагаар юм аяа. Одоо импорт хийгээл импорт хөгжих тусам бидний карманд байгаа мөнгийг л хулгайлаад байна гэсэн үг байхгүй. Бүх юмны үүнд ороод байна те. Та нарын карманд байгаа 1000 төгрөг чи 900 төгрөг болоод 800 төгрөг болоод сүүлдээ 1 төгрөг болно. Тэр үед бид нэр сая төгрөгөөр талхаадаг болно. Яг ийм л хийгээд байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн буруу биш. Яагаад гэвэл энэ чинь 4 жил гэдэг чинь богинохон биш. Яг 40 жилгээ заагаад өччих юм бол бас арай өөр юм хийх баг. Тэгээд энэ бидний энэ засаглч яг арчилсан засаглал биш юм бэ. Тэрийг би яг одоо англид очиж харлаа. Тэгэхээр ер нь ямар нэг юм доктортой байдаг чинь яг энэ хоёр дээр нэг ижилхэн ачаа үжиж доктортой байна шүү дээ. Гэтэл бол манай докторгүй байд юм байна. Яагаад тэгэхээр нэг талд нь бүх ачаа байдаг, нөгөө талд нь ачаа байдгүй юм байна. Тэгэхээр манайс чи ер нь 92 онд коммунист байсан тийм. Бүгд коммунистууд арчилсан систем гэдэг нэг юм хуулаа бичсэн чинь тэгээ буруу хуулсан юм билээ. Яг гол учрыг айлгуулгүй. Тэгэхээр бид нэр арчлалд ороогүй одоо англичуудаар бол termination гэдэг байгаа байхгүй. Terminatus тийм юмд орсон. Terminator нэгэнд орсон. За энэ ер нь юу арчилсан засаг юм тийм байна. Одоо 17-ны октябрийн хувьсгалыг хувьсгалж одоо Европ дэлхийд даяар боллоо шүү дээ. Тэгэнгүүт яасан гэхээр Английн доордууд нь буюу нэг пиадлууд, газрын эзлүүд, үйлдвэрийн эзлүүд нь засаглаа 2 хуваасан юм тохиролцсон байхгүй. Одоо Орос бол бүх юм хаа манаа халал Оросууд бол одоо цэвэр 100% нь хувьсгал болсон бол энд бол хагас хувьсгал болсон юм байна. Тийм тэр зүтгаараа пиадлын нийгмийн зарим характер нь одоо болтол байд юм байна. Тэгээд лордууд нь за бид нэр үйлдвэрлэлээ авч үлдээ. Бид нар ард түмний тийжээ та нар тэр халамжаа удирддаг засгийн газараа доод танхимыг байгуулдаг Common House манай 76 гишүүн шиг 4 жилд ингээд солигдж яадаг. Тэр нь болохоор Member of Parliament гэдэг нааталт нь байгаа. Одоо манай 76 гэсэн. Цааталт нь болохоор нөгөө хуучин пиадлын томчууд нь хуулиа гаргах хэрэгтэй огцордгүй байнгын парламент Lord House гэдэг дээдлэлт нээж яадаг. А нөгөөх нь болохоор одоо Terminatus гэдэг Common House. За ингээд бүх юмд бол сайн муу тал байна л да. Лордууд бол анхнаасаа яг Манстас гэх мангас шиг байсан. Ерөөсөө мөнгө л олохын төлөө үйлдвэрлэл явуулахын төлөө хүний төлөө биш. Тэнгуут нь тэрийг докторжуулах гэж энэ их хурлын гишүүдний Jesus Christ одоо өглөг өгдөг юм буян хийдэг тийм характертайгаар гарч ирсэн. Муу тал нь гэвэл одоо Terminator гэдэг шүү дээ. Terminatus. Яагаад гэвэл энэ чинь нөгөө энэ дотор 2 намал байдаг юм шүү дээ. Одоо ямар ч улсад хэдэн ч парламентын нам байсан ч хамаа авахгүй тий. Хэдэн ч парламентын суудлын байсан хамаа авахгүй 30 хүн л төр барьдаг 2 бүдүү намаас нь. Манай 76 гишүүн биш дээ. Энийг 760 болгосон ч 30 хүн л төр барьна. Энэ бол дэлхийн одоо практик. Тэгэхээр энэ 30 хүн яадын гэхээр ирээдүгөөсөө мөнгө зээлж нөгөө хасах 200, хасах 250, хасах 130% баланстай гаргадаг. Энэ ерөөс эдийн засгаас сүйтгэж сонгуульд ялахын тулд халамжийг хайр найргүй хайдаг. Хинээс хамаагүй зээлж аваа хайдаг. Энэ Англи, Америкийн жишээ. Тэгээ Монголд энэ бол байх нь гарцаагүй. Яагаад тэгэхээр бид нэр яг энэ муу талуудыг авцсан, сайн талынээс аваагүй. Жишээ нь Lord гэдэг бол сайн тал нь бүтээн байгуулагч тийм тэр заалттай.
Яагаад гэвэл өөрийнх нь хувийн бизнес юм чинь өөрийнх нь хувийн бизнесийг хамгаалсан хууль гаргах нь хэн ч ойлгомжтой. Тэгэхээр энийг бол Обама ойлгоно. Яагаад гэвэл Обама Америкт бол лордын симуляцийг Сенат гэж нэрлэсэн. Тэгээ манайд болохоор энэ лорд мордон байхгүй цэвэр одоо терминатор байна гэхээр Обама ойлгохгүй байхгүй. Дэлхийд тэр хэн ч ойлгохгүй. Юу болох нь ойлгомжтой байхгүй. Ийм том толгойтой бол нэг тал руугаа савлан тий. Энд юу үүсгүү гэхээр бүх юм сүрэн ямар ч оюуны үйлдвэрлэл байхгүй. Бид нэр зөвхөн хэрэглэгч хийж шээ. IT-ийн бүтээгч биш. IT-г одоо хэрэгжилж байна. Тэгэхээр энэ терминатор засаглаар хөгжсөн улс дэлхийд дээр байхгүй. Зүгээр хэрэглэгч болсон улс байна. Тэгээ манайхны нөгөө ингээл бодоол те нөгөө төрийн 3 өндөрлөг одоо тэр гавана 1 2 3 гээд тэр стад болонд нь явж штэ. Тэгэхээр энэ төрийн энэ өндөрлгүүдийг манайх нь ингэж бодсон юм байна. Энэ математик симуляцийг ер нь бас нэг 92 онд бид нар чи хийдэг байлаа штэ. Тэгээ нөгөө төрийн 3 өндөрлөг нь одоо нэг нь буруу юм хийхээр нөгөө хоёр нь ачаад болон шахаж байгаа чи зөв юм хийгээш тэгэл алгадаал тий. Ингэж гэж бодохгүй. Гэтэл энэ нийгэм гэдэг чинь бидний бодлоор хөгждөггүй. Тэр нийгмийн онцлогоос хамаардаг. Тэр системийн онцлогоос. Америкийн улс төрчид ингэдэг байхгүй. It's system dependent гэдэг. It's the system, it's not him, it's not her. It's the system гэдэг байхгүй. Энэ бол системийн буруу. Энэ хүний буруу биш. Яг тэгвэл бүх юм системээс хамаарч явдаг гэсэн нийгмийн хөгжлийн хууль хаач адилхан ба Монголд ч 10 жилд та нарт заалгасан шүү дээ. Тэгэхээр энэ математик загарчил дээр энэ төрийн 3 4 өндөрлөгийг яаж симуляц хийх юм бэ гэхээр тэгш өнцгтийн импульсээр симуляц хийж байгаа байхгүй. Тэгээ би гайхаад наа чи юу гэсэн юм гэхээр шок тий disturbance гэдэг дөрвөлт үүсгэж байгаа байхгүй систем рүү. Тэгээ яагаад дөрвөлт үүсгэж байгаа гэхээр зүгээр хамгийн муу тохиолдлоор авч үздэг юм байна л да. Одоо 4 жүтгэр байл яах вэ? 4 хулгайч байл яах вэ гэж гэдгийн симуляцийн тэгш өнцгтийн импульс байхгүй. Хэрвээ тийм биш манайсын боддгоор дөрүүлээ айгуу гоё одоо коммунист хүн байх юм бол ийм симуляц дэлхийд дээр байх хэрэггүй. Тэгээ хүн бол ийм чөтгөр гэдэг нь яагаад тэгэхээр хүн ямар ч хүндтэй хувцс хэрэгтэй, хоол хэрэгтэй, орон байр хэрэгтэй. Тийм учраас хүн бол хүн гэдгийн симуляц нь энэ байхгүй. Тэгш өнцгтийн импульс буюу хүн чөтгөр байл яах вэ? Тэгээ энэ төрийн 4 өндөрлөг чөтгөр байхад энэ ингээд 4 юм савлж штэ. Энэ 4-ийн нийлбэр гэхээр дэлхийд байхгүй гайх юм шиг үзүүлж байгаа. Тэгээ Монгол улс жижигхэн тэгээ ардын яс заншилтай болохоор арай гайгүй. Орос улс бүр задраад бүр дэлбэрхийн даваан дээр ерөнхийлөгчийн засаглалд орсон. Тэгэхээр энэ бол дэлхийд байхгүй тэнгийн гайх юм шиг. За энийг ингээд математикаар батлагдаад дэлхийн түүхэнд болсон түүхийг математикаар баталсан юм байна. Тэрнээс шинэ хүн зохиод юм байна. Тэгээ яг энэ стабилизаторын хэсэг нь бол байгалийн шинжилгээ ухаан, нийгмийн шинжилгээ ухаан, ургамал судлалын динамик шинжилгээ ухаан. Одоо саяны миний хэлсэн нааны бүтээлж яг энэ хэсгийг ашиглаж байгаа. Яа тэгээд энд байгаа нөгөө функцүүд түрүүн би хэлээдсэн нөгөө RC фильтр, RL фильтрүүд ингээд энэ функцүүд байгаа шүү дээ. Одоо тэрийг ашиглаад та нар юм дурын хэсгийг зохиож болно. Үндсэн хуулиар өнөөдөр шинээр зохиогоод энэ симуляторыг ашиглаад гаралт нь юм байна гэж харж болно. Тэгэхэд энэ оролтын тоогийн одоо хэрвээ энэ чөтгөр юм бол оролтын тоо 1 байвал болох юм байна гэж бодоод англичууд ерөнхий сайдаа бүх эрх мэдлийг олгосон. Америк бол яг манайх шиг юм 3 толгойтой. Тэнгуут энэ бол 3 дахин багасна. Америкт байдаг авилгал Англид байдгүй. Яагаад гэвэл одоо 3 дахин бага байгаа. Англич гэсэн авилгал байгаа. Тэгээ яагаад тэгэхээр энэ оролтын тоог нь багасгаж өгсөн. За энэ нэг хүний засаглалтаа болчихоор яаж юм? Тэгээ нэг хүний засаглалтаа болохоор ингээд одоо ерөнхийлөгчийг чөтгөрч байж болно гэдэг симуляц аахгүй. Хэрэг ерөнхийлөгч чөтгөр хахад энэ доотлолт нь ингээд савлаад байгааз дээдлэлт нь савлахгүй. Энэ ялгаа нь юу юм гэхээр нэг хүний засаглалт дэлхийд дээр 2 янз байдаг юм. Нэг нь хүчрхийл байдаг энэ доотлих нь. Ерөөсөө тэр бол хаан тий, тэр бол бурхан, тэр бол байх ёстой. Ерөөсөө тэр л байх ёстой. Тэр одоо яагаад гэвэл одоо тэрний нэр нь одоо хин чин доржин дорж юм уу тий. А нөгөө нэг хүний засаглал нь болохоор нөгөө ардын яс заншлаар гарч ирсэн нөгөө уламжлалтад юу н үзэл суртал юм байна.
одоо шудраг байх ч юм уу энэ дээрээ нэг янз бүрийн үзэл суртал нь эсвэл фашист үзэл суртал гэж болно. Эсвэл коммунист үзэл суртал, эсвэл одоо хүннүүгийн үзэл суртал байж болох нь шүү дээ Монголын. Биднэрт байсан коммунизмын үзэл сурталын нэг муу тал нь гэвэл бид нар Оросын боол байсан байхгүй. Оросын колон. Тэрнээс салгаж чадсан. Тэгэхээр бид нар өнөөдөр хүннүүгийн Чингис хааны үзэл суртал гаргачих юм бол тэрнээсээ урвсан хүн, эх орноосоо урвсан хүн өдөртөө ажилгүй болдог. Тийм засгал юм байна. Нэг хүний засгал. Тэр үзэл сурталтай үнж байж байдаг. Жишээ нь одоо Гитлер чинь өөрийнхөө ээж нь еврей, тэгээ ээжийнх нь одоо ах дүүнэр нь ингээд одоо цагдаад баригдаад яахт нь аал гэж алуулж ирсэн. Хууль гэж. Тэр фашизм гэдэг үзэл сурталтай тэр хүн үнж байсан тул тэр нийгмийг барьж ирсэн. Доор нь байгаа хүмүүс огцруулахт нь айрын хүртэл Гитлерийг хамгаалж ирсэн. Тэгэхээр энэ үзэл сурталтай байж нэг хүний засгалд орохгүй бол жинхэнэ дарангуул гэдэг юм чинь болно. Нэг үзэл сурталаа хөгжүүлээд одоо багаас ингээ хөгжүүлээ хийчих юм бол тэр үзэл сурталтаас нь зөрчсөн нэг бохор юм хийхэд тэр дорол ажиллах болно. За тэгээд бид нэр ямар ч үзэл сурталгүй явснараа ийм амар юм хийсэн. Сая сүүлийн 20 жил терминаторуудын хийсэн Монголын бүх баялагийг ингэж устгасан. 70 жил бүтээсэн юм ингэ сүрдгсэн. Өөр юм байхгүй. Тэгээ үзэл сурталгүй болно гэдэг бол хамгийн аюултай юм байна. Шууд тэр $1 өгөөл хэнийг ч алж болно. Төрийн 3 өндөрлөг битгий хэнийг ч алж болдог тийм нийгэм байна. Үзэл сурталтай нийгэм байх юм бол хичнээн тэр $1 өгөөд нэг ч цагтаа хөдлөхгүй. Яагаад гэвэл үнч сэтгэлээр. Тэгэхээр Англид бол үзэл сурталыг хөгжүүлээд нэг 20-30 жил болж байна. Анхнаасаа яг дэлхийн 2 дугаар дайны яг дараа үзэл сурталгүй монголчууд одоо нэг эрх зүй төр гэж яриад байна шүү дээ. Яг тэгэж хөгжсөн. Тэгээ бүх хүмүүс нь бие нэг алж хадаад бүр холион бантан галцсан. Монголчууд арай гайгүй байгаа. Ягаад гэвэл зөвхөн нэг үндэстэн биш үү Монгол гэдэг. Тэгэхээр чинь тэнд одоо Испани, Итали, Англи, Америк зөндөө юмуд харилцаж штэ Англи, Америкт. Тэгээд шашны мөргөлдөн гарна бүлэглүүд ихтэй бие нэг алж чадсан. Яг л өнөөдрийн монголчууд бие нэг алж идж байгаа шиг. Бид нар л мэдгүй болохоос дээгүүр байгаа одоо мафийн чинь зөндөө л алдчихж штэ. Хувийн буу хийдэг үйлдвэрүүд хийж гэн тэнд мөнгөөгөө захиалаад хийж гэн ямар нэгэн хэрэг болоход мөнгөтэй хүн дийлдэг. Яг л одоо энэ зэрлэг капитализмыг бид нар дагж байна. Тэгээ Англи, Америк энэс яаж гарсан гэхээр хүн болгоны хүчээр шашинд явуулсан юм байна. Бүтэнсэн болгонд. Бүр хүчрхийлэлээр бүх айлын бүх хүмүүс явдаг байсан. Одоо Англи, Америк хүмүүсээс асуураа. Тэгээд шашинд нэг 10-20 жил яваад нөгөө гэмт хэрэг нь багасаад тэгтээ хүмүүс нь тэнэг болцсон. Хүний нүдрөө ингээл хараад өдрөөд идэг. Тэгээд зарим нь амиа хорлдог юм шашин ч бас их аюултай. Хитрхи их үзэл сурталч бас аюултай. Тэнгуут нь англичууд шинээр үзэл суртал гаргасан байна Англи, Америкт. Тэр нь одоо 20-30 жил болж байгаа. Тэр нь болохоор бид нэр социализмын үед байсан үзэл сурталтай төстөө. Бүр ингээд 5 наснаас нь эхлээд үн шудрага хулгай хийж болохгүй эмэгтэй өвний хүндэл гэдэг ийм үзэл суртал гаргасан. Тэгээд тэрийгээр хүмүүссэн залуучууд нь 30 нас хүрээд Англи, Америкийн тагнуулын төв газар оронгуудаа хөөх манайх чи ийм бузар юм хийдэг бузар хүмүүс байсан юм уу гэд өөрийнх нь төрөлсгийг тэг бүх юм дэлхийн нийтээр зацаад Орос руу цагаачилдаг ийм урсгал үүссэн. Тийм учраас өнөөдөр Америкуудын ганц политик нэг хууль бичгтэйг хууль гаргасан нь болохоор нөгөө залуу новшнуудыг тагнуулын төв газарт оруулж болохгүй шүүгээ дандаа хөгшчүүдийг барьдаг болсон. Яагаад гэвэл хөгшчүүд нөгөө олигархууд байхгүй үзэл сурталгүй. Ер нь үзэл сурталгүй хүн бол хүн алхаас буцахгүй мөнгөний төлөө юу ч юм. Энэ бол дэлхийн түүх. Тэгээ дэлхийн түүхэнд энэ улс орныг удиржсэн арга нь бол үзэл суртал юм байна. Шашнаар барьж исэн, янз бүрийн аргаар барьж исэн монголчуудын хүннүүгийн одоо энэ ардын ёс заншил чинь 2000 жил ингээд барьсан түүх бол дэлхийд байхгүй. Тийм болохоор Америкууд өгөн Джеймс Бейкер чи 90 эд онд ирэхдээ тэрийг сурах гэж ирсэн чинь бид нэр тэрийг сайн ойлгоогүй явуулсан юм. Тэгээд энэ загсанд дурлцсан хүмүүсийг fish function гэдэг юм байна Англид. Энэ юу гэсэн үг гэхээр өдөржин ингээд загс барайл хэдэн 10 загс барина. Тэгэл гэртээ ирэхдээ ямар загс хөрд. Яагаад тэгэхээр нөгөө загсанд дурлцсан загсаа барайл ямар хөөрх юм бэ гэж үнсэл буцаага шидчихдэг. Гөр хошуун дээр нь үнсдэг гэж байна. Тэгэхээр манай Монголын төр яг тийм ажил хийсэн юм байна сүүлийн 20 жил. Асар их хууль хийсэн, үр дүн найл. Үр дүн нь бүр эсэргээрээ
энэ оюунлаг та нарыг би оюунлаг ажиллаар хангах гэхээр нөгөө хуулинд нь харьцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөнх туяа гэдэг нэг хуульч ингээл нүд нь гарагтлал амар ачаалал асар их хууль орчуулаад үр дүн найл. Яагаад тэгэхээр энэ уул уурхайг чинь бид нар хуулаад орчуулад энэ хизээж ард түмэнд очтгүй юм байна. Уул уурхай баялаг дэлхийн түүхийг харахад зүгээр юм пирамид засаглалтай, хаан засаглалтай, нэг хүний засаглалтай газар л ард түмэндээ энэ уул уурхай баялаг очт юм. Тэрнээсээ парламент засаглалтай газар ард түмэндээ уул уурхай баялаг очижсэн түүх байхгүй. Тэгэхээр энэ хоосон зардал үүсгэж энэ манай энэ засгийн газар яам агентлагууд одоо инженерийн яам гэж капиталист нийгэмд байхгүй. Капиталист нийгмийн хувийн компани хийдэг ажлыг энд инженерийн яамад хийх гэдэг шүү. Тэгэхээр тэд нар бол хийж чадахгүй нь ойлгомжтой. Төр бол инженерлэг ухаантай байдгүйгээ ганц хүмүүсээр хэлсэн шүү дээ. Гэхдээ капиталист нийгэмд хийж байгаагүй. Социалист нийгэмд тэгэж одоо шоувж байгаа төлөв нугараад унсан шүү. Тэгэхээр тэр шоуг нь одоо бүр ингээд бүр супер шоу болгоод хөгжүүлээд сүүлийн 20 жил бүр амар шоуж штэ. Тэгэхээр яг нь дээр үед бол мэрэгжлийн хүмүүсээс яамд одоо бүр доор тэр мэрэгжлийн бос хүмүүс нь одоо гол хийдэг юм гэвэл нөгөө импортын бизнес хийж юм хоосон төсөл ямар ч хэрэггүй ер нь ашигтай ажилласан тийм төсөл гэж байдгүй штэ. Буруу юм стандарт хийгээд буцаагаад нөгөө хуучин орсон юм тавьдаг. Тэгээ асар их мөнгө угаадаг. Тэгээ бидний шүтээжсэн нөгөө англи америкч яванда ийм болчт юм байна. Тэгээ нөгөө хүнсний бизнесийг хувь шилжүүлэхээр хортой хоол хийхгүй бол дампуурч чаддаг. Тэгээд тэр хортой хоол нь хүмүүсийг ийм тарган болгодог, ийм хамааргүй, уруулгүй болдог. Нөгөө junk food гэдэг байгаа. Та нар одоо нөгөө бэлэн хоол идэх гэдэг шүү дээ. Гоймонг чинь дэлгүүр тавьсан тэрийг ингээл хоол хийж иж штэ. Өөрөө гурал зурхгүй. Тэгэхээр хоол чи ингээд одоо төмсдийн хальсын арилгаад хэдэн цагийн дараа ам чимтэн гарчдаг. Ямар ч тижээлгүй хоол идээд тахаар тийм хоолыг бэлэн хоолыг junk food гэдэг. Тийм хоол идсэн хүмүүс 10-20 жилийн дараа хавдраар өгт юм бэ. Тэгээ нэг генийн гаралтай генетик тийм хоолуудыг идэхээр хүмүүс ингээд таргалдаг. Энэ өдөө хүн бол өдөрт 7 удаа ингэж хоол идээд өлсөд байдаг. Тэгээ генийн гаралтай хоол идэхээр ходоодонд нороод толгоор нь би өсөж юм гэдэг сигнал дамжуулдаг. Идэхээр л идээд байдаг. Ерөөсөө цаддаг. Бүр хоёр ихэр хулган дээр англи туршилт хийж үзсэн. Тэгэхэд л бол органик хоол иж юм таргалахгүй шүү. Генийн гаралтай хоол иж байгаа нь таргалал. Тэр энэ таргалалт бол англи Америкт асар их. Бүр 18 та хүүхд чинь одоо Монголын нэг 60-70 гарсан хүн шиг тийм тарган байгаа байхгүй. Тэгээд энэ хүний 8 бол байдаг юм байна англи Америкт. Одоо социализм үед ер нь Монголч ингээд хүмүүс чинь ингээд хоорондоо ингээд оюутан байхад та нар биеинтэй танилцсан шүү дээ. Ангид бол тийм байхгүй. Хүмүүс нь айдаг юм байна. За энэ хүний 8 ч юм байж болно. Тэгээд таньдаг хүнийхээ юмар л дамжиж биеийн тэгээд найзалдаг тийм л. Тэгээ яагаад гэвэл энэ хүний 8 одоо ч гэсэн байдаг. Хүмүүс хүүхдээ гараас нь барьж сургуульд өгвөл гараас нь барьж авдаг. Тэгээд энэ хүний 8, зэвсгийн 8 энэ ер нь мөнгө угаасан юм болгоныг зогсоож чаддгүй. Тэгээд Дэвид Бекмийн агуу штэ. Энэ Виктори Пошийн ээж нь яг ийм хавдраар өгсөн юм байна. Тэгвэл энэ хоёр чинь мөнгөөр зодоод тэр лабораторийг хөгжүүлээд тэр нь энэ хоолнуудын жагсаалт гаргасан чинь Англи, Америкийн бүх супермаркетад эрүүл хоол байгаагүй. Тэнгүүд тэр дэлгүүрээс чинь хүн орхоо байгаа бүх юм хямдрангууд нэг хідэн ийм хар хувцтай хүмүүс ороод бүх юм энэ шуудан тэгээ бөөндж аваадсан. Тэгээ энэ юу хүмүүс гэсэн чинь гэртээ телевизэргүй хүмүүс байд юм байна Англи. Телевизэр үздэг юм сонсдог зүгээр хар ажил шиг. Тэгээд социализм үеийн монголчуудаа харьцуулахад англичууд амар ядуу юм байна. Яагаад тэгэхээр одоо Жулио Роберт Монголд ирэхэд би тэнд оюутан байсан. Тэгээд деканыхын нарийн бичигт хэлсэн байхгүй та Монголыг үзээрэй гэсэн чинь заа гэд. Тэгээд маргааш нь тэрийг ч үзээгүй яасан гэсэн чинь эгчиндээ очиж үзээгүй очиж чадаагүй. Тэгээд яагаад та гэртээ үзгүй яасан чи гэртээ зургатгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм ядуу амьдрал байгаа байх нь ш. Дээд сургуулийн тэр том ажил хийдэг юм. Тэгэхээр энэ ер нь арчилсан нийгмийн ерөөсөө онцлог юм байна. Мөнгийг бол дийлж чаддгүй. Тэгээ энэ хоолны эсрэг гарсан тэр хүнийг байшинтай шатаацсан. Тэгээд энэ хүн байхгүй болсон нөгөө дэлгүүрүүд юмаа зараал хэлсэн. Дэлгүүр гэдэг бол
хэдэн миллиард паунд ингээд жил сараар олж байгаа юм чинь зогсоо нөхөр тэр чинь зөвшөөрөхгүй шүү дээ. Нэг тэрбум доллар хаяхад тэр хүн тэгээ шатж байгаа байхгүй шүүх цагдаад нь хаяал. Ер нь мөнгийг зогсоож чаддгүй харин үйлдвэрлэлийг явуулна. Гэхдээ тэр үйлдвэрлэл нь ийм буруу үйлдвэрлэлүүд байгаа байхгүй юм генийн гаралтай хоол хүнийг алдаг тийм. Тэгээ хар тамхины 8-ын сонгуулийг спонсорлж байна. Жишээ нь хар тамхины 8-ыг бол Английн төр засаг спонсорлж төр засаг хийдэг гэдэг нь маш олон жишээгээр батлагдсан. Жишээ Англи Америкийн байлдааны нисэх онгоцыг энэ тэнд ингээд задлаад үзэхэд дан хар тамхи байдаг. Цэргийн онгоцуд шүү дээ. Генералууд нь авч явдаг. Тэгээд хар тамхичийн явж байгаа хятад баригдсан Английн хар тамхичин 8-чин. Тэнгууд Английн ерөнхий сайд Гордон Браун уцаар ярьж гуйсан ш наа хүнээ явуулчаач. Тэгээд эдийн засгийн юу гэ та нараас асар их хэмээ юу яав импортоор авъя гэж санал болгосон ш. Тэгэхээр төр засаг арслан нийгэмд бол ард түмнээ хамгаалж байсан түүх байхгүй. Тэгэхээр за тэгээд энэ аутизм гэдэг өвчин гарсан юм байна. Энийг аутизм гэж уншаарай. Тэгээ энэ өвчин болохоор нөгөө хар тамхиг хэрэглээд хүмүүс нь тэнэг гардаг болсон. 2060 он гэхэд Англи Америкийн бүх хүмүүс тэнэг болох нь шүү дээ. Цус орц юм шиг. Тэгээд Англи Америкийн ерөнхийлөгч нар ингээд хүнтэй ярихдаа ингээд баасаараа тоглоод зогсож яадаг тийм болох нь. Тэгэхээр энэ өвчин одоо ямар ч хамаагүй хүмүүс хоорондоо суухад тийм тэнэг хүүхдүүд гараад байгаа. 2000 онд туршилт хийхэд 150 төрөлтийн нэг байсан бол 2008 онд 88 төрөлтийн нэг нь ийм тэнэг хүүхд гарч байгаа. Хар тамхи хэрэглэдэг. Тэгээд хар тамхиг хордог хэрнээ ингээд хорж чаддгүй. Гэтэл хар тамхиг хэрэглэдэг бүр зөвшөөрдөг улсад энэ өвчин байдгүй. Азийн жижиг орнууд байна. Маш олон улсад хар тамхиг хэрэглээ сурцсан. Тэгсээр ийм өвчин байдгүй. Ийм тэнэг хүүхд төрдгөө. Тэгээ тэнд яаж юм гэхээр нөгөө энэ чинь хуулиар шийдэж болдгоо асуудлууд байд юм бэ. Тэгээ энийг ардын ёс заншлаар шийдсэн байгаа байхгүй. Нөгөө үзэл сурталаар нь өөрөө ухамсараар хүмүүс. Тэгэхээр энэ Америкт бол хичнээн цэрэг загдаад тавиад, хичнээн цалин тавиад дийлэхгүй. Тэр чинь өөдөөс нь тэр цалингийн 10 нугуулсан мөнгө өгчөөр чи нөгөө цагдаагийн дарга чинь тэнд л ажиллаж байгаа байхгүй. Тэгээд Обама сая хууль зүйн яамны сайдаа салсан шүү дээ. Тэр нь болохоор энэ хар тамхины 8-ын толгойлогч байж байгаа нь баригдаад яага баригдсан гэхээр интернет байхгүй. Интернет гэдэг нь байхгүйсэн бол тэр хүн баригдахгүй. Тэгээд солиод эмэгтэй хүн тавилаа шүү дээ. Тэр хар тамхины 8-ыг бол ерөөсөө энэ батлан хамгаалах яам, хууль зүйн яам, шүүх яамны томчууд хийдэг бизнес л. Тэгээ энийг бол арслан нийгэм бол зогсоож чадахгүй. Сайн тал байна. Тэгээ муу тал бол ийм асар их байна. За энэ ингээд 2060 он гэхэд яг нэг төрөлтийн нэг болох чинь. Тэгээд энэ өвчин гардггүй тийм энийг чөлөөтэй хэрнээ үзэл сурталаар шийдсэн улсууд болохоор нөгөө юм залуучууд нь хэрэгэлдэг юм байна. Хүн одоо 50 60 хүрээ за би дахиж хөөгт гарахгүй гэж бодох юм бол хэрэгэлдэг. Эмчилгээний журмаар бага хэмжээгээр хэрэгэлдэг, доозоо мэддэг. Англи Америкт зүгээр бизнесийн зорилгоор ингээ 10 жилийн хүүхд оюутан болгон хэрэглэдэг. Тэрийг хашгээд нэрлэлсэн, сулруулсан. Тэгээд ерөөсөө ингээл мансуурал дисконд орохороо бүр хүчтэй хэрэглээл. Тэгэхээр чинь нөгөө залуу хүүхдүүд хэрэглэхээр чинь хүүхдүүд нь тэнэг гарна шүү дээ. Тэгээд Английн ихэнх хүмүүс нь юун цаанаас авч ийм ихээр дэлхийн нийтээр энэ сармагчин сүргээр амьдрах нэ хүн сүрэг байхгүй болох нь сармагчин сүрэг болох нь гэдэг байгаа. Яагаад тэгэхээр дэлхийн нийтээр ардчлан засаг руу орж ийн. Одоо хятад хүртэл орохгүй сайгүй хөрүүл болж байгаа нэг намын тогтолцооноос татгалж байгаа шүү дээ. Тэгээ Оросыг хүртэл ингээд задлаад Украинаас нь салгаад ингээд одоо бүх улс ардчлан засаг руу шуураад байдаг. Гэтэл ардчлан засаг л Англи Америкууд юу гэж нэхэр бид нарыг битгий дуурайгаач. Та нар ардын яс заншилтай 2000 жилийн түүхтэй та нар биднээс гоё юм гаргаач. Бид нар хар тамхинтай баригдсан. Бид нар ялзарсан. Бид нар бузар гэдэг хахад бид нарыг дагаад байна ингээ гайхаад байгаа байхгүй. Тэгээд тэд нар нэрэд ярихаар манай нөгөө хүмүүс ойлгодгүй орчуулагч нараа загнадаг гэсэн гэж аахгүй дээрээ. Чи яага буруу орчуулад байна нэг орчуулагчаа сайлаа хэлээд. Яагаад гэвэл бид нар идэхгүй байхгүй. Яагаад тэгэхээр Англи Америкийг амар шүтдэг. Тэр ийм байгаа. Одоо энэ лорд нөгөө Терминатор 2 чинь ингээд тэмцэлтж явах байдал чи манад ийм байгаа штэ. Ерөөсөө лорд байхгүй. Тэгээ энийг шийдвэрлэх боломжгүй ядаж нэг лордтой болчоод энэ хүчний мөрийг өөрчилж болно шүү дээ. Тэгэхээр цааталт нь арай илүү их эрх мэдэл өгвөл энэ тэмцэрчих боломжтой. Одоо Монгол
Тэгэхгүй бол ингээд савлаа л байна. За ер нь энэ Лорд одоо Терминатор 2-ын харьцаа эний чинь нийтэд нь л арчлан засаг гэж нэрлэдэг байгаа. Одоо демократик те. Тэгээд англичуудын ганц хэлдэг үг нь арчлан засаг маань өөрийнх нь зорилгод хүрэх боломжгүй гэдгийг баталсан. Тэгээд яаж хүрэх вэ гэдэг энэ хятад мэтийн те Монгол мэтийн одоо ардын ёс заншилтай улсаас хайгаад байгаа хгүй. Тэр үзэл суртал ямар нууц вэ? Тэгэд энэ арчлан засаглыг коммунист засаглалтай харьцуулах юм бол ингээл сайн муу тал нь харагдж байна л да. Одоо юу муу байдаг гэл те. За тэгээд энэс бүх муу талыг аваад сайн талуудын сайн талуудыг аваад тэгээ энийг эрлий засаглал гэж нэрлэсэн. Ийм засаглалтай болъё гэж яриад байгаа. Тэгэхээр энийг бол хятадууд хийх гээл бас хийж чадахгүй. Яагаад тэгэхээр хятадууд чинь чөлөө төрөлтөө гэж ярьдэн штэ. Тэгэхээр Англи, Америкт бол монопол байна. Тэгэхээр тэр тал дээр бас дарахгүй. Тэгээ энэ Улаанбаатарын ингээд одоо газрын зураг шүү дээ. Энийг бол хинч өөрчилж чадахгүй. Хинч одоо маргаж чадахгүй. Тэр шиг арчлыг ярих юм бол маргашгүй тийм үнэн байд юм байна. Олон ургуулж үзэл гэж хэрэггүй юм байна. Арчлын түүх байгаа байхгүй. Ерөөсөө эхэндээ замбраагүй байдаг. Тэгээ дараа нь засардаг. Тэгээ та нар Парис, Лондон энэ том яг анхны хотууд нь үзвэл яг л Улаанбаатар шиг юм замбраагүй. Нэг булан эргээл өөдөөс чинь байшин зогож унагч гал ямар ч өвшөөрөлгүй замбраагүй ингэж байшин байж исэн. Энэ бол арчлын ихэнх үеинд байдаг л тийм түүх юм илээ. Тэгэхээр бид нар энэ түүхийг судлаад тэг ямар арга замаар гарсныг судлаад тэгээд энийг давтмааргүй байхгүй. Гэтэл бид нар энэ бүх бузар юм давтаад байгаа. Тэгээд энэ одоо түүх юм те глобал roadmap арчил гэдгийн түүх нь болохоор эхлээд феодалын системд байж байгаа. Дараа нь парламент ороод дараа нь арчил гэж сайжрал яваал юм л да. Тэгээ энэ Америкт байдаг авилгал Англид байдгүй. Англид байдаг авилгал Шведэд байдгүй. Шведэд байдаг авилгал Сингапурд байдгүй. Ингээд сайжрал яваад байгаа. Тэгээ сайжралж явж байгаад эцсийн дүнд нь харсан чинь нөгөө Сингапур гэдэг нь нэг хүний засаглалтай болчихж байгаа байхгүй. Швед яад юм гэхээр нэг нам 100 жил төр барьж байгаа юм. Социал демократууд. Англи ягаад юу Америкаас илүү өнөхөр нөгөө 3 өндөрлөгийг нэг болгосон. Ингээд түүх нь харагдаж байна. Тэгээ бидний зорилго бол тэр дээр очих хэвээр. Гэтэл бид нар доороос нь яваад байна. Тэгээд Монголын яг бидний түүх юу болчих вэ гэхээр хийж. Эхлээд бид нар коммунизмд байсан арчлалд орж ийн гэж андуураад Терминатор нийгэмд орцсон. Тэгээд одоо бид нэр Лордын засаглалаар нэг 10 жил хөгжөөд тэрний дараа тэгэх юм бол бүх юм автоматар хөгжинэ. Энэ авилгал хэл ахвал автоматар байхгүй болно. Хөгжил шинтгэлийн хороо тэгээд авилгалтай тэмцэх газар байх шаардлага болох байна. Тэгээд дараа нь бид нэг автоматны тийм системд орохгүй бол хизээч хөгжихгүй дээрээс нь нөгөө авилгал гэдгийн амар юм болно. Тэр түрүүний хүүхд асуужсэн. Англи, Америкийн төрийн лидерүүд нь харт амхны 8 байдаг. Монголд яагаад тэгдэг юм гэж асуужсэн. Тэгээ Монголд бол бүр доод төвшөндөө нэг жижиг арууд хийж байгаа. Дээд төвшний одоо энэ арчлын анхны хараацаа мэт энэ хүмүүс чинь нөгөө 70 жилийн даруулгахдаа тэдний нэг сэтгэл нь хөрөхгүй байхгүй. Тэдний дараачийн үед бол тэгэл хийх байхгүй. Одоо та нарын үе гараад ирэхэд 90 оноос хойш бид нар ямар ч үйл сурталчилгаа болно шүү дээ. Тэр хүүхдүүд гараад ирэх юм бол тэгэл тэр чи хийн шүү дээ. Яг л нөгөө зэрлэг Англи, Америк болох байхгүй. Тэгэхээр одоо энэ хүмүүс байгаа дээрээ энэ зөв зам руу орохгүй бол бид нар яг өнөөдрийн нөгөө Англи, Америкийн тэр зам руу яваал орно. Тэгээ полиморфизм гэж зарчмаар капиталист нийгэм хөгждөг юм. Бид нар болохоор ёс зүгээр социализмыг хөгжүүлж байна. Тэгэхээр тэрэнд нь болохоор энэ нэг одоо нэг лорд ингээд хоёр хэрэглэгчтэй өөрөө нэг юм хийдэг байлаа гэхэд тэгээд тэр нэг хэрэглэгч нь өөр хэрэглэгчтэй тэр нь гурван хэрэглэгчтэй гих мэтлээ ингээд бүх ард түмнийг ингээд ажлын оюунлаг ажлын байраар хангад юм байна. Тэр удирдагчийн л хувийн эрх ашгаар явж байгаа байхгүй. Жишээлбэл одоо Солонгос Хуундуу Самсунг гэдэг нэг юм хоёр л цикл байна л да. Гэтэ энэ нэг цикл биш хоёр байх юм бол аюултай. Энэ хоёрын дунд мапын дайн үүсдэг. Одоо Солонгосын жишээ.
Тэгэхээр энэ нэг эзэнтэй, нэг улстай, нэг эзэнтэй байх юм бол тэр хүний хувийн эрх ашигаар бүх хүмүүс оюунлаг ажлын байраар хангагдана. Тэгээ полиморфизм гэдэг зарчим тэгээ энэ one to many гэсэн грек латин үг юм байна. Өөрөөр хэлбэл капитализмын даваа тал нь гэхээр өөрөө автоматар хөгждөг. Энийг хөгжүүлээ гэдэг яам агентлаг байдгүй. Ийм хувийн лоббигоор автоматар хөгждөг юм. Тэгээ энэ Обама болохоор ингэж ярьдаг юм л да. Яг энэ хар тамхины 8 бүх юмыг мэддэг. Тэгээд энэ Терминатор засаглалын эсрэг гарч ирсэн. Дэвид Камерон одоо Англи ерөнхий сайд хүртэл яг энэ Терминаторуудын эсрэг гарч ирээд бүх халамжуудыг 4 дахин багасгаад оюутнуудын зардлуудыг ихсгэсэн. Эдийн засгийн аврах юм гэж юм. Гэхдээ Дэвид Камерон бол хизээ дахин сонгогдохгүй. Яг тэгвэл өглөг өгөхгүй хүн сонгогдохгүй шүү. Тэгээд Дэвид Камерон нь одоо лорд болох гэж үзээлээ. Тэгэхээр энэ Обама ер нь дэлхийн ингээд геополитик харах юм бол одоо Англи улс төрчид ингэдэг л да. Энэ та нар Англи Америкийн хөрш байсан бол хизээч хөгжихгүй. Та нараа их азтай. Яагаад гэвэл Орос хятадын хөрш. Тэгээ Орос хятадын хөрш байсан улсууд бүр маш олон тий 10 20 30 тэрбум доллар үнэгүй авч яж хөгждөг юм байна. Юу тэр гадаадын хөрөнгө оруулалтын газар, юу гадны зээл тусламжтэй. Гаднаас зээл авахгүй тий. Ерөөсөө бэлэн мөнгө аваад хөгжсөн. Швед үеч амар баян байдгийн учраас тийм шүү дээ. Одоо Сингапур, Тайван байна тий. Бид нар бол тэгж л үсэн. Тэгээ Монгол тэр хоёрлонгийнх нь хөрш ирнэ авч чаддгүй мөнгө. Тэгээ яагаад тэгэхээр нэг хоёр нөхцөл байт юм бэ? Нэг нь болохоор тэр одоо шин 100 10 20 тэрбум доллар өглөө. Тэр нь 10 20 жилийн дараа 20 30 тэрбум доллар болоо өсөх ёстой. Ажлын байр үлдэх ёстой. Өөртөө шингээх ёстой. 99% толгооны ажил байх ёстой, шингээх ёстой. Гэтэл тэрийг бид нэр бүгдийг ингээд инновац гэдэг импортоор ингээд гадагшны явуулчихаар долларын нөгөө ханшин дэлхийн хэмжээнд нөлөөлөх баг. Тийм хэрвээ тэгэд нөлөөлөх юм бол долларыг валют гэж бодоод хадгалсан. Одоо Орос эндхийг хятад зэргийн улсууд шууд дайн хий гэж хэлдэг. Яагаад гэвэл хүний хоолноос суулгаалж шин. Тэгэхээр 71 он хүртэл валют байсан юм байна. Бид нэр долларыг авч өгөөд алтыг авдаг байсан. Гэтэл одоо бол тийм байхгүй болсон. 71 оноос хойш тийм байхгүй. Тэгэхээр доллар гэдэг нь зүгээр хоосон цаас. Тэгээ цаасын валют гэж одоо хадгалсан улсууд шууд дайн хийдэг. Тэгээ ихэнх улс одоо алтаар хадгалж байна. Тэр нь энэ валютын одоо зеро сум гэм биднэрт ашигтай байхгүй. Одоо дээр үед Монгол шиг ядуу улсыг одоо хэдэн тонн алт өгж босгодог байсан бол одоо зүгээр цаас хэвлж өгөөд босгодог болсон. Тэр нь бол доллар. Тэгэхээр тэр долларыг бид нар Монголдо шингээх юм бол болно. Тэгээ шингээх чадвартай баталгаа би сая 4 жил цалингүй ажиллаад энэ ноу хау ч байна гэдгийг баталчлаа. Бид нар юм хийж чадна гэдгийг батлаа. Одоо бүх салбартаа энийг батлах хэрэгтэй. Бас нэг таалагдахгүй юм гээл нэг нөхцөл нь болохоор нөгөө энэ феодалын систем дээр үндэслэн тийм капиталист тогтолцоо байх хэрэгтэй. Нөгөө инженерийн яам байдгүй. Тэгээ инженерийн компаниуд байдаг. Тэгээ авилуул байхгүй нь ойлгомжтой. Ийм ухаалаг энгийн систем үсээд байдаг. Тэгэхээр манайх нь болохоор нөгөө коммунист системээс салахгүй байхгүй. Одоо барилгын яам, уул уурхай яам, эрчим хүчний яам гэдэг инженерийн хувийн компани инженерийн оюунлаг ажлыг төр хийнэхээр ойлгохгүй байна. Тэгэхээр бид нэр тэр мөнгө өгөхгүй шүү дээ. Яагаад гэвэл авилгал хийх нь ойлгомжтой. Бид нар ч бас тэнэг хүмүүс биш байхгүй. Тэгэхээр бид нар энэ мөнгийг авъя гэвэл маш хурдан тэр маш энгийн тэр феодалын нийгэм шиг капиталист нийгэмд нь орох хэрэгтэй, арслан нийгэмд орох хэрэгтэй. Тэгэхгүй энэ их мөнгийг авч чадахгүй. Зах зээл бид нар өмч хөвчлөл гэж ярьдаг болохоор зах зээлийн хөвчлөл гэж юусоо ярьж үзээгүй. Гэтэл зах зээл болгон эзэнтэй байт юм байна. Хин дуртаа ингээл юм аваад хийж чаддгүй. Жишээ нь би Aalstamд ажиллаж байгаа Aalstam имийг сурчаад гэс гараар л өөрөө компани байгуулаад тэрийг хийгээл чанартай хийгээд чадна шүү дээ. Тэгээд зарыг үл хинч авахгүй. Яагаад гэвэл зах зээл болгон эзэнтэй. За тэгээд саяны нөхрийн Обамагийн өсөж байгаа юм бол энэ чинь төсөл чинь динамик характертай байх хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр манайхан дандаа статик мэдэн шүү дээ. Байр төсөл хийлээ, үр дүнд нь юу ч байхгүй, ямар ч үйлдвэр байхгүй, бүх юм импортоор авсан. Тэгэл динамик характер гэдэг бол төслийн дараа асар олон оюунлаг үйлдвэрүүд байгуулагдах ёстой. Тэр нь цаашаа дахиад бизнес хийгээд хөл дээрээ тогтоод хөдлөх ёстой. Ийм хөдөлгөөнтэй юм өсөд байдаг. Манайх тэгэхээр статик мэдэн шүү.
төсөл дууслаа бүх хүмүүс ядуу хэвээрээ гаднаас баах юм дэмжиж Туркийг ч юм уу Хятадыг ч юм уу өөр улсыг дэмжсэн байдаг. Тэгээд энэ DIY гэдэг нь do it by yourself гэж байна. Зөвхөн өөрөө хийх чадвартай байх хэрэгтэй. Тэгээд эдийн засгийн өсрэлт болж байгаа хэрэгтэй. Ийм шаардлага тавьд юм байна. Тэгээд Манусын эрх ашигчийн том өрнүүдийн хэмжээнд явагддаг. Бараг биднээс үл хамааран. Тэгээд капитализм, социализм хоёрыг бид нэр харьцуулах юм бол юу юм бэ лээ? Бид нэр ингээд бүр 100% өөр гэдэг дөрөөсөө 70 жил байсан бүх юм ингээд хасхнагаар өөрчлөлт яваад байсан чинь тэр бол бурууц. Яагаад гэвэл энэ хоёрыг харьцуулах юм бол бараг 90% нь адилхан. Ганцхан өөр юм гэвэл тэр инженерийн оюунлаг яам байхгүй. Харин масс захиалгууд бол аль ч нийгэмд байсан. Тэр масс захиалга байхгүй бол тэр үйлдвэрлэл нь явагдахгүй. Бараг нөгөө төлөвлөгөөт эзэн засгийн байна. Тэгээ энэ масс оюуны үйлдвэрлэлийг бид нэр ерөөсөө капитализмын тэр утгаар нь явуулж үзээгөө. Ялангуяа сүүлийн 20 жил. За социализмыг явуулж байсан. Тэгвэл бид нэр Оросоос технологи импортлдог байсан. Гэтэл өнөөдөр бид нэр тэр үйлдвэр гэдэг чинь нэг тийм том юм хэрэггүй болсон юм байна. Бэлтцүүдээ аваад нэг жижигхэн ийм өрөөнд нэг 4 хүн л бүх юм хийдэг болсон юм үйлдвэрүүд. Тэгэхээр бид нэр Монголд ямар ч үйлдвэрлэл явуулж болох юм бэ? Машин хийж болох юм бэ? Танк хийж болох юм бэ? Бүх л юм хийх боломжтой байна. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийг явуулахын тулд одоо бид нар яагаад хамтарч чадахгүй нэхэр манай инженерүүд тэгдэм юм да. Би энийг хийсэн. Би патент аваад би ашиг олно гэж ярихаар болохгүй. Тэгэхээр би яаж ярьж ийм нэхэр энэ зах зээл гэдэг чинь ер нь төр барьж байгаа томчуудын эрх мэдэл байд юм байна энэ капиталист нийгэмд. Тэгэхээр би тэр яг капиталист нийгмийн зарчмаар та нар эзэн бол та нар борлуулалттай бид нар боолчин бол бид нар хардвер софтверыг хийхээ гэдэг та нар зах зээлээ хамгаалаад та нар борлуулалтаа хийж ярьж байгаа. Тэгэхгүй бол энэ бараг шудраг байхгүй. Яагаад гэвэл зах зээлийн эзэн гэдэг бол төр байхгүй. Тэгэхээр тэр төрд байгаа хүмүүс сүүлийн 20 жилээр нь 30 хүн төр барьж штэ. Хоёр том намаас бид нэр хичнээн шуудаа сонгуул хийсэн тэр 30 хүн хизээж алдахгүй. Тэгэхээр дахиж сонгуул хийх хэрэггүй. Тэр 30 хүн лорд болоод инженерийн бизнесээ аваад байнгын парламент болоод байж ив. Тэгэх бол бид нэр тэнд урт хугацааны оюунлыг үйлдвэрлэж хийж болно. Тэд нэр ашиг олоод тэд нэр зах зээлээ хамгаалж чадна. Бид нар бол чадахгүй шүү дээ. Бид нар төрийн эрх мэдэл байхгүй. Тэд нар лорд болоод салчих юм бол энэ терминаторуудаа дээрээс нь хуулиар зохицуулж чадна. Тэгээ 30 лорд ингээд өгдөл байгаа хгүй. Ерөөсөө физикийн бодлого шиг юм хийх ёстой одоо. Энэ зах зээлүүдээ гаргаад ичнээ ямар зах зээл вэ? Тэнгуутаа хин тэрийг хийх юм. Нэрсийн бичээд тэгээ энэ зах зээл нь бие биенээсээ юм худалдаж авдаг. За тэгээд монопол чөлөө төрөлтөй нь хоёулангийнх нь одоо координац байгаа хгүй. Аль нь байна. Тэгэхээр яаж байдгийг гэсэн чинь энэ зах зээл чинь гар утасны зах зээлийг одоо манай нэг 76 нь тий. За 30 бүдүүний нэг нь авах л дээ тий. Одоо 30 бүдүүн хүн л төр барьж штэ. За нэг бүдүүний гар утасны зах зээл ярихад тэр хүний хардвер, софтверийн 4 компани хийгээд хоорондоо чөлөө төрөлтөй явагдаад тэгээд энэ дунд тендер зарлах нь энэ зах зээлийн эзэн тэрнээс төр биш. Тэгээд энэ зах зээлийн эзэн лорд. Ингэж л маш энгийн зарчмаар хөгжих юм байна. Ерөөсөө ихтгэл баян байсан бол өнөөдөр зах зээл яаж багсан бэ гэвэл энэ багхгүй. Тэгээд биднэрт нэг саад болоод байгаа нөгөө коммунизмын үеийн үзэл суртал саад болоод. За тэгээд минийхэр бол ийм байгаа. Энэ эзэнтэй заавал тийм одоо биднэрт таалагдгаар нэг хүн байх алгүй ш. Тэр бүдүүн бол бүдүүнээрээ байж л тий. Хинч байсан хамаагүй байхгүй. Бид нэг олигарх гэж нэрлэдэг ш. Тэр олигарх нь байсан ч хамаагүй. Зах зээлээ хамгаалж чадхал тэр 30 хүн байгаа ш. Тэр 30 хүн л хийх ажил. За тэгээд лордын засаг энэ арчлан засаглаас бас дэлхийн нийтээрээ бас проблемуд байна. Яаж энэ асуудлыг шийдэх вэ? Энэ ерөөсөө лобби шүү дээ. Тэгээ лоббигүй болгодог энэ project management institute гэдэг нэг юм гаргацсан. Тэгээд энэ ингэдэм байна л да. Нөгөө энэ лордууд гэж ингээд хийдэг чи өчнөө мөнгө ингээд амар баян бүр баячууд нь хэтэргээ тасархаа болсон. Тэгэхээр энэ их одоо хөөсний эдийн засаг юм уу эсвэл энэ их ашигыг нэг цөөхөн хүмүүс цуглуулдаг. Ашигын бус бизнес хийгээд зөвхөн цалингаа аваад тэгээ баялагийг нийт ард түмэндээ хүргэдэг тийм баг нэг коммунизм гэдэг шиг юм байгуулах гээд гэхдээ тэрийг коммунизм гэж нэрлэхгүй PMI гэж нэрлэдэг байгаа Project Management Institute. Ийм байгууллагад Англи Америк чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр жишээлбэл одоо шинэ цунами руу
цунам гэдэг тийшээ чи 40 миллиард паунд явлаа. 1000 паундын 1 паунд л очдог. Бусад нь замдаа ингээд лоббид даалга болчдөг. Тэгэхээр лобби гэдэг юм чинь Монголд биш, Англи, Америкт байна. Хэрвээ Монголын энэ төрлийн терминатор засаглалыг Англид аваачих юм бол 3 сар болоод дэлбэрээ дайн болно гэж ярьдаг. Монголд яагаад болохгүй нөхөр бид нар чинь нөгөө ардын ёс заншилтаа тэрнтэй баригдаад ингээ гайгүй байгаад байна. Тэгэхээр энэ Project Management Institute-ийн имийг бол Англи, Америкт хийж чадахгүй. Яагаад хийж чадахгүй нөхөр нөгөө үзэл суртал нь одоо 30 жилийн настай болохоор чадахгүй. За нэг 60 жилийн дараа нэг хийж чадна гэж ярьд юм байна. За тэгээд инженерийн project явуулахад хоёр янзын вирус саад болоод байгаа юм. Тэгээд нэг нь болохоор коммунист вирус, нөгөөх нь боолын вирус гэдэг нь болохоор одоо Англи, Америкт эдийн засгийн сургууль төгсөж ирчээд чөлөө төрөлтөн гэж байд юм байна. Чөлөө төрөлтөнөөр л тэд нэр гоё болсон юм байна гэдэг. Нэг баахан PhD хүрээд ирдэг. Тэд нэр нь одоо төрийн 3 өндөрлөгийн зөвлөхөд хийдэг. Тэгээ нөгөөдүүлээс асуудаг. Ингээ 20 жил тарих угаагаад төөрөгдөлд орсон. Энэ төөрөгдлийг популизм гэдэг юм байна. Тэгээ энэ популизмын эсрэг ерөнхийлөгч одоо маш том дайн зарлалцсан явж байна. Тэгээд яг Англид очиод ингээ ажиллаж яхад тэр үйлдвэр бол ерөөсөө монополоор хөгжсөн байна. Ерөөсөө чөлөө зах зээл гэж байдгүй монополоор одоо English Electric гэдэг нэг жижигхэн лаборатори Английн бүх танк, бүх усан онгоцыг одоо энэ дээр байгаа Slater шүү дээ. Энийг тэ Английн бүх сургууль, бүх дээд сургууль, бүх албан газарт энийг ашигладаг. Тэгэхээр 55 сая хүний эмийг хангаж иж тэр үйлдвэр хөл дээрээ зогсож шээ. Тэгэхээр Монголын 2-3 сая хүний амын хэрэгцээг хангаад дээрэс нь бид нэр экспортлох боломж байгаа. Яагаад тэгэхээр одоо бид нар энэс илүү гоёыг хийж чадна. За коммунист вирус гэдэг нь нөгөө хувийн компаниг спонсорлж болохгүй шүү дээ. Сасил яагаад бид нар коммунист нийгэмд амьдарч чинь тий. Тэгэхээр капиталист нийгэмд бол энэ бол энгийн үзэгдэл. Бүх хөгжилтэй капиталист улсууд хувийн институтыг, хувийн лабораторийг хөгжүүлж ээж босч ирсэн. Жишээ нь Английн шив бол English Electric гэдэг лаборатори, Америкийн шив бол Basler Electric. Энэ хоёр дэлхийн зах зээлд өрсөлдөг. Тэрнээс биш Англид бол English Electric ганцхан л байна. Тэгэхээр нэг хүн монопол ээжж олон жилээр монопол захиалгыг өгжөөж тэр хүний оюуны өмчийг хамгаалдаг юм. Тэрнээс биш манай одоо интерактив ч юм уу IT-ийн компаниуд 2 жил болоод хүнээс сольдог. Яагаад тэгэхээр 2 жил болоод хүн юмыг сурчаал өөр газар очиод нөгөө юмыг хийгээл зарж явдаг тий. Тэгэхээр энэ чинь бол хүний л характер шүү. Хэрвээ Монголд Англи жишээ нь монопол тийм хууль нь байхгүйсэн бол Англи ч гэсэн тийм л юм болох байсан. Тэгэхээр энийг бол монополчлоо хуульчлахаар яасан. Тэгэхээр тэр яг зөв хуулийг аваагүй манайх дандаа буруу хуулийг авцсан. Тэгээ энэ бүх зах зээл бол бид нар энийг өөрсдөө хийж бодоод. За. Ингээд энэ хараа дэлхийн энэ дайн үүссэн шалтгааныг их сонин ярьд юм билээ. Бид нар болохоор еврей гэж ярьдэн штэ. Тэгэхээр ингэсэн юм байна. Энэ хаант засаглалтай байжгаад шууд ардсан засаглал руу оронгууд тэр дэлхийн нийтээрээ бөөн хямрал болоод нөгөө авилгал гэдэг юм шиг тэнгэр тулаад тэгээд тэнд бол еврейчүүд нөгөө авилгал хийхдээ авьяастай хүмүүс еврейчүүд штэ. Тэгээ еврейчүүдийн эсрэг дайм болсон юм байна. 1 2 дугаар хоёулаа. Тэгээд энэ бол айгүй тийм сонин үзэгдэл байна. Одоо ингээд дэлхийн тал те 90 оноос хойш арчлан засал руу орж ин те. Тэнгууд дахиад дайм болж байна. Тэгэхээр энэ дэлхийн түүхт автагдаад байгаа байхгүй. Дайм болохоос өмнө нацизм гардаг. Ядуур л үүсгэр. Оросд нацизм, ер нь Украинд нацизм байна, Монголд байна те. Ядуур л үүсэнгүү тэнд нацизм гардаг. Тэгэхээр энэ дэлхийн түүх яг давтагдж байна л да. 100 жилийн болсон процесс яг давтагдж байна. Шалтгаан нь арчлан засал баг. Арчлан засгалд орохоор дэлхийн дайм үүсдэг. Тэгэхээр энэ болохоор ерөнхийлөгчийн ухаалаг төр гэж яриад байгаа чинь энэ чинь коммунист засал юм байна. Энийг том төрийг ухаалаг төр болгоё гэж яриад байгаа. Жинхэнэ арчлал руу орё. Гэхдээ арчлалаас илүү арчлалд орё гэж байгаа. Яагаад тэгэхээр өнөөдрийн Англи, Америкийн арчлал чинь яг тэр нөгөө зорилготой хүрээгүй шүү дээ. Яагаад гэвэл ардын ёс заншил байхгүй. Хэдэн цагаач нар Америк бол 200 жилийн настад хэдэн цагаач гуйлгчгууд, Англи бол 800 жилийн түүхтэй 1000 жилийн өмнө англи хэл гэж байгаагүй. Энэ тэндээс ирсэн гуйлгчгууд байхгүй. Ардын ёс заншил гэж байхгүй. Тийм учраас бүр 10 настай охтод эцгээсээ жирэмсдэг тийм зөндөө. Энийг бол хуульчилж болохгүй тийм. А Монголд болохоор энийг ардын ёс заншлаар шийдсэн. Солонгос гэж одоо нөгөө 10 жил үзээгүй охиноо олцоход ингээд
нүдэрээ л хайрладаг тий. Үнсэж болдгоо. Монголчууд бол зулаа дээр үнсдэг тий. Социализм үед өөрсдөө хазар дээр үнсдэг болсон. Англи Америкчууд уруул дээр хүүхдээ үнсэж сургаад тэгээ нөгөө бэлгийн харьцаанд дасгачдаг. Зарим нь хүүхд гаргадаг, зарим нь хүүхд гаргадаг. Тэгэхээр энэ нөгөө гудамжны гуйлгчин цагаач нарын бузар нийгмийг бид нэр шүтээд 20 жил шүтээд бурхан шиг шүтсэн тэрэндээ л алдсан. Тэгэхээр тэр гуйлгчингууд чи биднийг бурхан шиг шүтдэг юм бэ. Ганц бид нар биш ятдаг. Яа тэгэхээр ардын яс саншилтай ийм ус үзэл суртал нь ямар агуу юм бэ? Үзэл суртал бол ерөөсөө дэлхийн хамгийн том хүчрхийг зэвсгээс юм. Тэгээ Чингис хаан дэлхийг эзэлсэн түүх бол зөвхөн үзэл суртал. Үзэл суртал нь шудраг байсан. Өөрөө тийм шунлгүй юм байсан юм. Өөрөө нэг тийм алт мөнгөнд дургу бүх юмаа баялгаа арт түмэнд өгдөг шудраг. Тийм болохоор арт түмэнд түүнийг дагсан юм. Тэгэхээр өнөөдөр бид нэр шудраг үзэл сурталтай болъё, шудраг лидертэй болъё те. Бага баялгаа арт түмэнд өгдөг. Тэгэх юм бол бид нэр арчлыг байгуулж чадна. Тэгэхээр энэ бол бидний түүх болохоор бид нар хийж чадна. Англи Америк хизээч хийж чадахгүй. Яа тэгвэл түүх, тийм түүх байгаагүй Англид. Тийм болохоор бид нэр арчлыг байгуулчих юм бол дэлхийн самбар болох байхгүй. Яг энэ утгаараа бид нэр дэлхийн хамгийн том улс төрийн хүчрхэг гүрэн болно. Дэлхийн асуудлыг шийдэл. Өнөөдөр дэлхийд эм тэмдгүү дайн болж байна те. Яагаад гэвэл тэд нэр ардын ястайшлуу, уламжлалгүй арчлыг мэдгүй. Тэгэхээр биднээс сурах гэдэг. Тэгэхээр бид нэр хэн нэгэн зааж өгөх ёстой. За энэ яг капитализм ихэнх үедээ монополоор яваад сүүлдээ чөлөө төрөлтөнд ороод тэгээ энэ паундын анш 12 жилээр ингэж хэлбэлцдэг юм байна. Тэгээ би гайхаад яагаад гэж асуусан чинь ингэж байгаа байхгүй 6 жил ингээ банкуд мөнгө өгчөөд 6 жил буцаад татаж авдаг. Тэгэхэд л яг ингээд 12 жилийн хэлбэлцтэй байдаг. Тэгээ энэ хэлбэлцлийг мэдэхгүй нөгөө zero sum game манайх нь орчдөг байхгүй. Долларын ханш ихсэж багсгал нөгөө банк санхүүгийн аргаар хүмүүс мөнгө олдсон шүү дээ. Ингээ уруудж яхад нь мөнгө олцоод нөгөөх нь 12 жилийн давтамжаар ингэж хэлбэлцдгийг мэдэхгүй ингээ шатсан хүмүүс байна, мөнгө олсон хүмүүс байна тий. Тэгээ хитрхи их хэмжээний мөнгө ороод ирэхээр тэр долларын ханшийг Америкууд өөрчилж чадна шүү дээ. Ихсгэж чадна, багасгаж чадна тий. Тийм болохоор тэр энэ zero sum game гэдэг чинь ерөөсөө санхүүгийн хүзэр тоолж байгаа хгүй дэлхийн нийтээр. Тэгээ тэр хүзэрт хождог нь Америкууд. Яагаад гэвэл тэр хүзрийг үйлдвэрлэж шүү дээ. Доллар гэдэг нь үйлдвэрлэж байна. Тэгэхээр тэр хүзрийг үйлдвэрлэхөөс манайхан нөгөө янз бүрийн zero sum game гэдэг чинь одоо хүзрэл байхгүй 5 гар мушгаад одоо энэ хүн 100 болоход тий нөгөө дөрөв нь хасах 100 болно шүү дээ. Нийлбэр 0 тий. Тэгэхээр энэ нийлбэр 0 бизнес энэ баялаг үйлдвэрлэдэг арга биш зүгээр хулгайн бизнес. Тэгээ энийг хийдэг хүмүүсийг манай төр засаг амар шүтдэг юм байна. Энэ санхүүгийн аргаар амар олон сая доллар олцдог гэл тий. Тэгээ олж болно. Яагаад гэвэл энэ хэлбэлцэж байгаа байхгүй. Гэхдээ энэ бол бид нар ирээдүйн биш. Бид нар энд асар их мөнгө өгөөд тоглох юм бол хожигдно. Яагаад гэвэл долларын үйлдвэрлэдэг улс чинь Монгол биш шүү дээ. Тэгэхээр хүзэр хийж байгаа улс чинь өөрөө л хожигдно. За тэгээд энэ урд чинь ийм хатаас байна. Тойроод гарчих гэхээр манай засгийн газар заавал энийг дээрээс нь гიშгэж гараад байгаа байхгүй. 20 жил ингэж гарсан. Яагаад тэгэхээр нүдөө боочоод нөгөө Англи Америкийн бүх юм хуулаад байгаа байхгүй. Тэрийг ойлгохгүй тий түүхийг мэдэхгүй. Тэгэхээр зүгээр капитализмын түүхийг 100 жилийн өмнөхөөс нь судлахад л биднэрт ойлгомжтой байхгүй яаж ажиллах вэ? Тэгээ ингээд одоо шинэ та нар хардаа ингээд нэг зураг зуръя л да. Энэ юу вэ? Хинч харахад машин гэж харна шүү дээ. Гэтэл манай 76 гişүү энийг одоо шуу ч юм уу, онгоц ч юм уу, танк ч юм уу тий арай өөрөөр хараа хэрэлдээд байгаа байхгүй маргалдаа. Тэгээ маргалдах хэрэггүй. Ерөөсөө олон ургуулж үзэл гэж хэрэггүй. Дэлхийн түүх батлагдсан юм байна. Дээрээс нь математик зохиолч баталсан юм байна. Энэ бол такси тий. Ямар ч энэ бол факт шүү дээ тий. Баримт. Энэ бол машин. Арчлыг ингээ байгуулсан яг энэ машинтай адилхан байхад бид нэр шат эсрэгээр нь хийгээд ингээ буруу юм ингээ маргалдаад тэр 100 жилийн энэ дэлхийн түүх нь энэ асар их баялагийг бид нэр энд ингээ бодоод тэ ингээ өөрчлөөд олон тийм ухаантай хүн байх хэрэггүй шүү. Зүгээр л ямиг сурах хэрэгтэй. За ингээд жишээлбэл ингээд хувцсны үйлдвэрлэл Монголд ингээд янз бүрийн хувцс хийж байгаа боловч хөгжихгүй. Яагаад гэвэл те бид нөгөө коммунист зарчмаараа хөгжих гэдэг юм л да. Капиталист зарчмаар яаж хөгжих вэ гэхээр энэ даавны үйлдвэр нь манай нөгөө бүдүүн 30 олигархийн нэг л болчихвол энэ автоматар хөгжих байхгүй. Тэгээ өөрийнх нь давааг зарахын тулд гаднаас хувцс авахгүй тэгээд Монголын хувцсны үйлдвэрлэл автоматар хөгжинэ.
Тэгэхээр энэ даавны үйлдвэрийг англичууд яадаг юм гэхээр даавнда стандарт зарлцдаг. Тийм сайн чанарын даавал энэ одоо энэ пермийн хувцууд чинь чанартай байдаг материалтай л байд юм билээ. Тэрнээс дизайнтай биш. Тэгвэл ерөөсөө тийм чанартай даав хэрэглэн тэр хятадын муу даав авахгүйгээд бүр дэлхийд байхгүй чанартай даав Монголд үйлдвэрлэх юм бол бид нэр яг англичууд шиг дипломат аргаар импортоо хамгаалчих боломжтой. Тэний эзэн тэр мөнгө олдгон тэр 30 бүдүүний нэг л байж бид нарыг ажлын байраар хангана шүү дээ. Импортыг хамгаална. Бүх импортыг орлуулад экспорт хийх юм бол та нарын карманд байгаа 1000 төгрөг чинь $100 болно. Тэгэхээр бид нарыг аврах хүн чинь нөгөө 30 ойлгох байхгүй. Би чадахгүй шүү. Тэр 30 бүдүүн л чадна. Тэр бүдүүн хүмүүсээ бас хайрлах хэрэгтэй байна. Тэгээ энэ одоо энэ жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжөд энэ электрон удирдлага нь бид нар хийх боломжтой. Харин энэ механик хэсгүүд нь социализм үед хийж исэн. Тэгэхээр энэ бүх жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бид нар өөрсдөө хий Монголда. Энэ гих мэтлэн ингээд бүгдийг Монголд хийж болно. За ингээ асуулт байна уу? Юу энэ микрофон байвна авч асуулт байвал семинарууд байгаа, дараа-дараагийн жишээлүүд байгаа тийм. Түүнтэй хамтарч үзээд хамт хичээл дараа-дараагаар суухыг хүсвэл ийм цааснуудаас бүртгэлийн цааснууд хууцууд явуулсан байгаа. Үүний бүглөө буцаагаад өчөөрэй. Тэгээд буцаад та бүхэндээ энэ холбоо ярих утас болон мэйл хаягаар чинь бид холбоо бариад дараа-дараагийн семинаруудыг зохион байгуулах байгаа. Нэг юм асуусан нефтер сурдагтай би өөрөө тийм нано технологийн багаж хэрэгсэл Монголд ороход үнэтэй гэдэг л дээ. Энийг та юу гэж бодож байна? Нано технологийн тоног төхөөрөмж бол нэг тийм юу ш Монголд бол хөгжсөн шүү дээ. Тэгээд яг энэ геологийн нэг инженер яриад нано технологи юм хийсгээд айгүй олон пошконд юм хийсэн. Тэгээд тэр пошкоор нь 10 ампер тэрийгээр нь 12 тэгээд ийм хугацааны тийм юу гэдэг юм бэлээ график. Яг тэрийгээр нь ингээд хийх тийм захиалга үзсэн 3 жилийн ажиллаж дууссан. Тэгээд тиймэрхүү электроник хөтөлбөрийг бид нар өөрсдөө игээд тэгээд нано технологичд өөрсдөө нөгөө уруулаа зохион байгуулад тэгээд тэр тоног төхөөрөмжийг Монголд ирэх бол бүрэн боломжтой. Гол нь энэ юу чинь зах зээлийн хамгаалж өгөх хүн чинь нөгөө 30 бүдүүн баггүй. 30 бүдүүн өнөөдөр терминатор болсон яваад байгаа байхгүй. Терминатор гэдэг бол импорттай гэж шүү дээ. Тэгэхээр энэ лобби гэдэг бол даалт байхаар импорт болчдөг. Ил байхаараа оюуны үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэл болдог. Дэлхийн түүх байна л да. Тэгэхээр Нямагийн инх бол тэгээд маань шүү дээ. Ардын намын нэг хүн байдаг шүү дээ. Нямагийн инх бол тэгээд бас нэгний дараа бас тэр хүн зургатаар хэлжээсэ. Энэ лоббиг ил болгоё. Даалт байхаар айгаа аюултай байна. Бүх юм импорт болчдөг. Ил болох юм бол экспорт болох юм байна. Тэр нь энэ капиталист нийгмийн социалист нийгмээс ингээд төрүүлээд хөгжсөн шүү дээ. Тэрний давуу тал нь гэх юм бол лоббигоор хөгждөг. Өв хүний сонирхлоор. Тэрнээс ёс зүгээр биш. Одоо ингээд ёс зүгээр би энэ яамыг авч явал энэ яам хөгжөөл би өөрөө ядуу байна гэхээр тэр нийгэм дампуурсан байхгүй. Тэр нийгэм хөгжөөгүй гүшин болсон. Тэгэхдээ энэ шинжлэх ухааныг ингээд өөрийгөө самад тормшин хийж штэ. Одоо технологийн хөгжил социализм чинь капитализмаас хоцорсон штэ. Гэтэ энэ бол бас нэг талын давуу тал юм шиг одоо бодож байгаа. Яа тэгэхээр технологи хэтэрхий хөгжөөд энэ гар утас арайтай долгио ингээд одоо Англид бол 30 гаруй хүмүүс халдсан штэ банд нэр. Тэгээ долгио молгио чинь бас хүнд хортой юм байна. Зүгийн мөгийн сүндэг юм байна. Тэгээ Путиний зарилгаар Сибирийн тэр зөвхөн сангийн аж ахуйн орчинд арайтай долгио гар утас байхыг хорцсон шүү дээ Путиний зарилгаар. Америк тэр долгионоос болоод зөвгөнийх нь 70 хүн сүндсэн байна. Тэгээд дэлхийн соронзон урсгалаар гэрээ олдог зөвгөө чинь өөр долгион ороод ирэхээр өөр газар очиж хүлээ өгч байгаа байхгүй. Хийг мэтлэн долгион ганц зөвгөн биш. Хүнд нөлөөлдөг. Тэгээд хүмүүс халдсан болж байна, стресс чинь. Тэгээд янз бүрийн хавдар үүсэж байна. Тэгэхээр энэ ер нь технологийн хэтэрхий хөгжил чинь хүн хүнээ сөнөөдөг юм хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол бүх улс хэрэг коммунист нийгэмтэй байсан бол одоо гар утас чиргэлж үзөө, компьютер ч мэдэхгүй тэгээд
Ер нь хүн технологигүй байсан гэсэн хүн сайхан амьдрал авах боломж байсан байхгүй бас. Тэгж бодож. Баярлалаа. Миний бодлоор бол Монголдо бакалавртаа сурчаал тэгээд Англи, Америк гэдэг юм уу магистрт 1 жил төгсөөл тэгээд энэ чинь ажил олох магадлал өндөр байхгүй. Тэр энэ сургалтаа бас багшаа зөв сонгох хэрэгтэй. За би бол одоо энэ ассемблер хэл дижитал электроникийг нацад орж гэж багшаа заалгасан. Бүр өөр багш зааж ирсэн л. Гэхдээ би бүр өөр зориуд энэ үнээр заалгасан. Тэгэхээр та нар багшаа зөв сонгох хэрэгтэй. Цахилгаан машин үзий орших багшаар заалгасан. Тэгэхээр хүн гол нь багшаа өөрөө сонгол ингээд зөв багшаа олох юм бол яг л ингээд тасраал гараад ирнэ. Тэгэхгүй ингээд урсгалаараа явах юм бол улаан дипломтой хүчтэй мэдгүй гардаг шүү. Тэгэхээр яг зөв багшаа олоод ингээд зөв юмаа сураад тэгээд Англи, Америкт ингээд магистр сурангуудаа интервьюд орно шүү дээ. Тэгээд одоо ер нь ямар ч мэрэгжлийн ажилд ингээ орсон гэсэн нэг энэ софтверийн шалгалт авдаг байхгүй бүх юм дижитал болсон. Дижитал цахим төхөөрөмж хийж тэгээд C програмчлалын нэг тест авсан. Тэгээд тэр нь болохоор Английн дээд сургуулийн багш нарч заадгүй тийм юм асуудаг байхгүй. Тэгээд яг тийм юм нь болохоор би уг нь энд чиний зааж юу гэж бодсон байхгүй. Тэгээд яа одоо боловсролын яамнаас ч юм уу тийм зөвшөөрөл аваад тийм. Тэгээд бүх одоо ганц шивтээс шүү дээ мөсөөсийн сайн хүүхдүүдийг аваад тэгээд зунд нь ч юм уу эзэн чинь тийм. Тэгээд тэрийг ингээд заагаад өчих юм бол та нар энэ чинь зүгээр урсгалаар авч тийм сайн багш нараар хичээл заалгаад өөрөө заалах хэрэгтэй шүү. Тэгээд дараа нь 1 жил юм уу 2 жил Америкт ер нь англи биш Америкийн дээр яа тэгэхээр англи чинь 55 сая хүн амтай нөгөөх нь 270 гэхээр чинь тэмээ ямаа шиг ялгаа болсон. Зах зээл бол Америк бол хамаагүй их, ажлын орондоо асар их. Англи бол бас жоохон байхгүй. Тэгээд ер нь Европт хамгийн том нь англи та. Гэхдээ Америк бол хамгийн их магадлал өндөр. Тэгээд Америкт тийм давуу талтай хүмүүс очоод шууд 1 жил, 2 жил магистрийн төгсөөд ажил олох магадлал нь тэр байхгүй. Тэгэхгүй ингээ урсгалаараа сурчаад тийм яг надад хүүхдүүд очив л та. Тэгэхээр би болохоор хэлэндээ 0, тэд нар хэлэндээ амар. Гэхдээ тэд нар мэрэгжлийн хичээл нэг суудгүй. Энэ гадаад харилцааны дээд мэдэд арайгаар төгссөн хэлэндээ тасархаа. Тэгээ би хэлэндээ улаан 0 тэгсээр нэ би мэрэгжилдээ ингээд яг ингээд сайн багш нарыг түүгээд юм заалгацсан. Тэгээд би тентхийн прожектыг энд сурсан прожектнаас нэг нь хийгээл. Тэгээд тэрэн дээр нэг юмистийн супер прожект гэсэн тодорхойлт аваад тэгээд ажилд орсон баг. Тэрнээс биш та нар бакалавра Англи, Америкт төгсөөл яг тийм сайн тасархаа гарч чадахгүй. Тэрийг би ч батлаа IT-ийн нэг багш батлсан шүү дээ бас одоо яахууд ажиллаж байгаа. Тэр болохоор энэ ч бакалавра төгсчөө тэнд очиж бакалавра төгссөн чинь энд дүү жижиг юм үтсэн гэж гайхаад байгаа байхгүй. Тэгээ бүр улаан онц төгсөөд бакалавра. Тэгээ магистра нэг сайн сургуульд хамгаалаад тэгээд сургуульд бол тийм сайн юм билээ. Маш доор юм заа тийм л гайхаад байна. Би нэг жишээл одоо энэ Монгол банкнд ургамал гэдэг нэг охин байна. Та нарт бол бүгш авгаалах та. Тэр охин гэж байгаа байхгүй. Юунд Манчестер их сургууль эдийн засгийн сорсын сангаар нэг эдийн засгийн хамгаалахгүй. Тэгсэн чи өдөр чинь нэг тоо заасан. Юу гэсэн чинь квадрат гişтэй заасан гэж байгаа байхгүй. Магистр ч дээ эдийн засгийн. Тэгсэн чинь тэрийг мэдхгүй англи оюутнууд тэрийг бодож сурчаад бүр баярлаад ураа гэж хасхраал. Одоо хураа ингэ да ураа. Тэгээд исэн гэж боддоо. Тэгээд тэдний чинь одоо 1-2 дугаар курсын хүүхдүүдийн имийг үзсэн чинь манайс 10 дугаар ангид үзчихсэн тоо физикэл үзээд байгаа байхгүй. Тэгээ 3 дугаар курстэй сууж үзсэн чинь манайс 1-2 дугаар курст үздэг бат метрийн холболт эдгээр үзэж байгаа байхгүй. 3 дугаар курсын төгсгөө оюутнууд чинь. Тэгэл ингээл хайрчдаг. Тэгэхээр миний бодлоор бол бид нар чинь 10 жилдээ физик мат хангалттай үздэг шүү. Тийм болохоор
бид нэр бол 2 жил байхад л хангалттай. Англид бол 3 жил шүү дээ бакалавр. Тэгэхээр бид нар бол 2 жил байхад л хангалттай гэж боддог. Яагаад гэвэл хүмүүс ингээд сураал 2 3 дээд сургууль төсөөд гараад ямар ч ажлын байр үдээ. Тэгэхээр одоо би ажлын байр яаж гарах вэ гэхээр энэ нөгөө 30 дураач чинь терминатор биш бүдүүн лорд болчих юм бол бид нарыг ажлаар хангаад бидний зах зээлийг ажлын байрыг импортоос хамгаалж өгөх байхгүй. Тэгээ энэ саналыг би ингээд том дарга нарт хэлсэн чинь бүгд ингээд мэдээж өөрт нь ашигтай юм чи бүгд зөвшөөрөд. Гэхдээ тэд нэг юмнаас айж байгаа байхгүй. Тэр нь болохоор та нараас айж байгаа байхгүй. Өө энэ оюутнууд чинь бослог гаргаад чулуу барай шийдүүл яах вэ тий. Тэгээ хэрвээ Централ Тавруу нэг чулуу шийдэхэд хятадын улаан хайрам орж иж хамгаалдаг үндсэн хууль байхгүй. Хятадын улсын юм байхгүй Централ Тав. Тэгэхээр хятадын үндсэн хуулийн тэгдэм байна. Хятадын ард түмний ариун цагаан хөлнөөр бүтсэн эд хөрөнгийг харийн нутгийн бэвэмчил сүйдэх юм бол улаан хайрам орж хамгаалах ёстой. Тийм хууль үүд юм байна үзүүлнэ. Тэгээ яг бослог гардаг газар нь хятад 40 тэрбум доллараар ахуулж байгаа тэр газрыг аваад байшин барьцсан. Тэгээ бослог гарах юм бол тийм хятадын зэрүүд хууль ёсоор орж ирнэ. Тийм ба. Тэгээ хятадын засгийн газрын нэг спонсордаг нэг бол Монголын нацизм. Монголын нацизмыг бүр BBC-гээр гаргасан ш. Тэгээ бид нэр танкаар дайрсны дараа энэ нацизмын эсрэг дай хийсэн хэд англичууд юу ч хийж чадахгүй, Америк юу ч хийж чадахгүй. 30 одоо хятад ажилчид ихээр орж ирж штэ. 30-40 жилийн дараа манайх төвд шиг болох байхгүй. Төвдөд одоо 30-40 сая хятад 3-4 сая төвдөд байна штэ. Монгол ч гэсэн тийм л болно. Бид нэр 3 саяас өсрээд нэг 4-5 сая болно заяа. Тэгэхэд 50 сая хятад орж ирнэ. Тэгэх юм бол нөгөө арчлалын зарчмаар арчилсан сонгуул явуулаад 11 харьцаатайгаар бид нэр хожигдсон шүү дээ. Тэгээ арчлалын дагуу хятадын колон болоход Англи, Америк юу ч хийж чадахгүй шүү дээ. Энэ чинь арчлалын дүрм шүү. Тийм болохоор энэ байдлаас хамгаалах ганц арга гэвэл одоо энэ ухаалаг засаглалтаа болъё. Нэг 30 бүдүүний 30 лорд болгоод тэгээд бид нэр ажлын байраа хамгаалъя гэдэг тийм л санаа. Тэгээ юунууд одоо энэ та нар энийг харж байна уу? Энэ хүүхэн ингээд цаана шатвайсаар хахад ингээд риск хийж штэ тий. Тэгээ манай засгийн газар 20 жил хийсэн юм гэвэл тэр шатаар явчихаа гэдэг хаа чи үгүй ээ. Монгол ухаан, Монголын одоо нөгөө хөрс шороонд буусан монголчилж ийн гэд ингэж энэ хүүхэн шиг риск хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол буруу өстэй. Тэгэхээр 20 жил явсан бүх хуулиуд буруу. Зөв хийсэн нэг ч хууль байхгүй. Тэр ийм ашиггүй төрийн том аппарат хэрэггүй. Тэгэхээр ерөөсө 30 бүдүүн тэгээд тэрний эсрэг терминатор засаглал нөгөө халамжаа өгөөл явхад тэгэл бас юм. Харин 30 бүдүүн нэг 10 жилийн дараа өөрсдөө нөгөө Баабурын хэлдгээр үхэл талд орохоос өмнө ийм пирамид засаглалтаа болох бол найдвартай хар тамхины 8-нд орно. Энэ бол арчлан засаглалын онцлог байхгүй. Тэрнээс гарах арга нь тийм. Тэгэхээр нэг хүний засаглалд орчхоор диктатор үүсдэггүй гэж ярьсан шүү дээ дөрөв. Хэрэв үзэл сурталтай байх юм бол үзэл сурталт нь дийлдэг. Нөгөө талаас Орос хятадууд ингээд дарамтлах гэдэг байдаг шүү дээ. Нэг хүний засаглалтаа олчвол. Тэгэхээр Сингапур шиг нийтэд улс чинь мэдэгдгүй юм байна. Ингээл их хурлын гишүүн, их хурлын дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайд тэгээ олон толгой байгаад байдаг. Хэний дарамтлах нь мэдэгдгүй. Нэг нь дарамтлахад нөгөөх нь ажлын цалиад өөр хүн тавьчихдаг. Ингээ хүнд дарамтлуулах боломжгүй байна. Тэгээд төрийн 3-4 толгой үздэг. Гэхдээ яг одоо их мэдлийн барьдаг нэг хүн байдаг. Тэгээ бид нэр ер нь түүхээ харсан ч гэсэн бид нэр ингээд хэдэн мянган жил энэ хоёр хөршийн хажууд л байсан шүү дээ. Энэ хоёр л байсан үстэй тий. Тэгэхэд бид нэр ямар засаглал байсан гэхээр нэг хүний засаглал энийг чинь хамгаалж ирсэн шүү. Гэхдээ нэг хүний ингээд засаглал нэг харгас ташуур бариад хүн зоддог байгаагүй. Нөгөө ард түмнээ хайрлаж, ард түмнээ хамгаалдаг гэсэн баг. Тийм болохоор ямар ч монгол хүн өхөөс өмнө төрийн үндэсгэл дүршээгээд өгдөг байсан. Сүүлийн 20 жил бол тэггүй бааш. Яагаад тэгэхээр төр ер нь ард түмнээ хайрлаж үзээгүй. Сүүлийн 20 жил дандаа хулгай хийсэн. Нөгөө Баабур юу гэж хэлсэн? Төрийн сан жоохон байгаасаа гэхгүй. Гэсэн чинь нөгөө хүмүүс нөгөө сэтгүүл чинь та ямар амныг хэлэхгүй бэ? Юу яриад байгаа гэсэн чинь төрийн сан жоохон бол хулгай хийх хэмжээ жоохон биш дээ. Тэр төр гэдэг бол хулгайч гэдэг тэр хүн баталж шээ. Тэгээд Баабурын хэлснээр энэ их хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг салгана гэж яриад байгаа Баабур зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хулгайчлалын тоо ихсэн. Гудамжинд лаз ашиглаж байгаа намын гишүүн тэнд нөгөө нөхрийн оронд их хурлд орчоод
намынхан дараагийн өдөөс яаж гэрэлтэж чадах юм гэдэг тийм үстэй. Тэгэхээр тэр бас зүгээр нэг цүнх барьдаг бас нэг одоо бүх 7 хүн их хурлын гишүүн болно шүү. Тэнгуутаа нөгөө хүнийхээ өдөөс эзэж хэрэглэж чадахгүй. Тэгэхээр бид нэр тийм илүү дутуу нэг худлаа нэг жижиг сажиг хууль ярих чинь ухаалаг төр биш юм аа. Ухаалаг төр гэдэг бол жинхэнэ капиталист нийгэмд орё. Коммунист засаглалаас байлээ. Тэр 30 тернатрыг 30 доллар болгоё гэж ярьж байгаа. Энэ 20 яг сүүлийн 20 жил та нар ингээ хардаа ерөөсөө 30 хүн л төр барьж байгаа шүү дээ. Яаж яасан ч тэр 30 хүн өөрчлөгдөв. Тэгэхээр бид нэр хэдэн ч удаа сонгуул хийгээд тэд нар л байх байхгүй. Тэгэхээр энэ сонгуул гэдэг чинь шал бодлоо. Өчнөө олон тэргүү зарцуулж ин хэрэг бид нар жинхэнэ арчлан засгалд орчих юм бол энэ сонгуулийг хэн ч тоохгүй. Яг л тэдний эрх мэдэл нөгөө тэд нар хулгай хийх боломжгүй лордуудын мэдэл болчих байхгүй. Лордууд нь бизнес аавчдаг. Тэд нар нь бол зөвхөн сонгуулаад халамжаа ярьдаг тийм л юм байна. За өөр юм байна. За сайн байна уу? Танд баярлалаа өнөөдөр ишлэгийг сонсч яваад. За би геологийн докторт хүрсэн оюутан. За тэгээд өнгөрсөн жилээс эхлээд бас нэг тийм жижиг судалгаа хийж байгаа байхгүй. Тэрний юу гэхээр энэ газрын гүний дулаан тоолоотой газрын гүний одоо намхан потенциалтай дулааныг ашиглаж дулааны насаас өсгөөд энэ одоо энэ гэр хороол утгаатай байгаа тийм барилга байсан ингийн дулаан хангах ийм судалгаа хийж байгаа. Тэгээд гол асуудал бол мэдээж нөгөө нэг дулааны насаас байгаа. Дулааны насаасыг бол орчин үед ялангуяа Азийн үлдвэрцэн орнууд Герман, одоо Япон, Америк тийм ээ, Оросч үед юм уу, Хятадчууд зөндөө олон орнууд бол үйлдвэрлэж ашиглаад бол эхэлсэн. Тэгээд Монголд бол дулааны насаас орж ирэхэд бол айгүй үнэтэй байдаг. Тэгээд ер нь ийм дулааны насаасыг одоо Монголд бид нар өөрсдөө тийм ээ яг Монголд тааруулсан тийм ээ улирлын чанартай тийм ээ бид нарын Монголын одоо өөр амьсгал тааруулсан тийм стандартаар Монголд үйлдвэрлэж тийм ээ бид нар өөрсдөө өгсрөх тийм боломж болцоо байна та энэ дээр. Газрын дүүний дулаан социализмын төрөлд хэрэгжилж байгаа хужиртгийн амралт яг тийм юмар өв зунгаа халуун байжтэй байсан. Тэгээд яг энэ технологи дэлхийд дээр гарч ирсэн боловч бас энэ газрын гүний дулаан молоо өөрчлөхөөр бас энэ тэнд янз бүрийн зөрүүгийн нөлөө үзүүлдэг бай, янз бүрийн хар пиарууд байдаг юм билээ. Тэгэхээр би бол энэ дулааны инженер шууд тэрлээ сайн мэддэг. Тэрийг ингээд ноцоос тэг мотор хийхэд биднэрт моторын үйлдвэр байхгүй ш. Миний хэлдэг юм чинь тэрний зөвхөн регулятор нахгүй. Моторын урдыг тохируулна тэ. Тэгээ ер нь Монголд явандаа ямар нэг мотор бол хэрэгтэй ш. Моторын трансформатор хийдэг үйлдвэрлэл байгуулахгүй бол бид нэр хөгжихгүй л гэж би боддог. Тэгэхээр моторыг л хиймээр байгаа Монголд. Тэгээд өнөөдрийн маань эрдмийн хөтөж энэ хөл лекц маань ингээ өндөрлж байна. Тэгээд манай түр хэлээ цагаараа эрдэм шинжилгээ технологийн албанаас маань ингээд хадгалъя. За ингээд бидний урилгыг хүлээж авч цаг цаваа гарган ирээдүйн инженер болох хоёрын залуустай үүнтэй сонирхолтой лекц өгчөд өөрийнхөө туршлагаас болтон талархал илэрхийлж байна. Талархал хүндэт нацаг нам танаа шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутнуудад зориулсан өдөртийн лекцийн анхны зочин эрдэмтнээр оролцож лекц өгчөж оюутнуудын ариал сонирхлыг хөгжүүлэх, чадваржуулах хариу үзэд хувь нэмрээ оруулсан хөтөлмөрийг тань үнэлж талархал илэрхийлж байна. Танд хөтөлмөрийн өндөр амжилт хүсье өрөөё. Нэг юм хэлж байгаа маш гол юм аа. Одоо ингээд бид нар юу хийж байгаа нэхээр яг одоо энэ үйлдвэрлэлийг явуулахад бид нар юм сураад гарсан ч гэсэн тий ажлын байр болоод байна шүү. Тэгэхээр одоо төр засгийн юу чинь нэхээр ард түмний санд авах хүсэж байгаа. Тэгэхээр та нар бүгдөө ерөнхий сайдад ерөнхийлөгчд хандаа захиа өгч байхгүй. Энэ лордын засгалчийн ийм ач холбогдолтой байна. Ингэж үйлдвэр бид нар ийм ажлын байртай болох юм байна. Энэ талаар саналаа өгч бол. Тэгэхээр та нарын саналыг хараад бид нэр бодох байхгүй. Тэгээ нөгөө талаас ганц төмөр сайд руу нэг захиа өгчмээр байна. Юу гэхээр миний нэг мөрөөдөл болохоор тэр нөгөө Англи Америкт оюутнуудыг л экспорт та нарыг тэнд ажилд орох боломжийг нээх гэдэг байна. Тэгэхээр та нар
Америкийн нэг IT компанид ороход тэр одоо бүх мэдээлэл 100 жил ч 10 жил болсон компани байна. Тэр нь та нар толгойд байх юм бол үнэгүй байхгүй. Сураал ирэх юм бол болно. Энэ дээрээ тэрийг өөрчлөө сайжруулаад Монгол бүтээгдэхүүн болно. Энэ глобалчлалын сайн тал нь гэвэл дэлхийн бүх баялаг биднэрт үнэгүй байгаа байхгүй. Тэрийг очиод авахад миний хийж чадах нь гэвэл та нарт юмын зааж өгөө болохоор та нар тэндээ очиод надаас илүү болоод ирэх боломж байна. Тэгэхэд бол бид тэндээс тийм нэг тусгай сургууль гэх юм уу, програм гэх юм нэг тийм одоо хийх гэдэг байхгүй тийм. Тэгэхээр бас нэг оюутнууд тэгэхээр Англи, Америкт яг ингээд Англи, Америкийн засгийн газрын зардлаар гадны спонсороор сурж байгаа оюутнууд байгаа. Тэднийг зунд нь энэ хичээлийн энд нь бас зааж өгöd. Тэгэхээр ерөөсөө тэр интервьюд авдаг асуулт хариултыг би заах байхгүй. Одоо Английн дээд сургууль заадаг технологи гэсэн. Тэрийг заагаад асуултанд нь хариулаад ихэд тэнд найдвартай ажилд орох боломж байна. Гэхдээ ер нь нэг юм хүлээн зөвшөөрөхдөө ер нь нэг ангид 20 хүүхэд байна, 40 хүүхэд байхад нэг л хүүхэд байдаг байхгүй юу? Бүгдээрээ тийм супер байдаг шүү дээ. Би энэ тийчэл зааж яасан оюутан байсан ингээд харахад нэг хоёр л хүүхэд сайн мэдэн. Бусд нь тэгэл урсгалаараа явдаг байхгүй. Тэгэхээр өөрийгөө олох хэрэгтэй. Би хаана вэ? Тэгээд тэр сайн хүүхдүүдийн ингээд жилдээ нэг 10-20 хүүхэд тэнд явуулах хэл тэнд ажиллаар бол дээрээс нь бас англи хэлийг заах хэрэгтэй. Тийм гоё мөрөөдөл байгаа. Тэр талаар саналаа бичээрэй. Тэрнээс гадна миний одоо энэ ярьж байгаа юм чинь би ингээд ерөнхийлөгч эднэрт яасан. Бид нар бол хүлээн зөвшөөрж байгаа ч гэсэн нэг юмнаас айж яагаад тэгэхээр улс таараа коммунист сэтгүүтэй хувийн юм зөвшөөрдөг. Лордын системийг чинь бүр зөвшөөрөхгүй те. Тэгэхээр энийг та нар ойлгосон хэмжээгээр дэмжиж болно, эсэргүүцэж болно. Төрийн 3 өндөрлөгтэй бичээрэй. Тэрнээс гадна намайг ер нь нөгөө ямар нэгэн номинацтер инженерийн юм өрсөлдөж байхгүй. Тэгээ сая грант гэж сэтгүүлээс тэр нийгэм соёл гэдэг юм салбарт өрсөлдөж байгаа. Тэгээ тэрэнд надад хичнээн хүн номинац өгсөн гэдгээр тэд нар бас намайг үнэлэх юм байна. Одоо энэ төрийн өндөрлөгүүд намайг үнэлнэ шүү дээ. Тэгэхээр националын лордын системийг зөв юм шиг байна. Олон хүн номинац санал өгсөн байна гэх юм бол тэд нар бас хааж үзэн. Тэрээ надад саналаа өгөхийг хүсчихвэл тэр грант гэж сэтгүүлийн сайт нь Grant News CGM-ийн юм лээ. Тэр нь лөө ороод одоо 14 хүртэл санал өгч байгаа. Гэхдээ нэг компьютер, нэг IP адресаас өдөрт нэг л өгч болно. Дараачийн хүн маргааш нь өгч юм тий. Нэг компьютерийг нэг л ашиглах гэсэн. Гэхдээ өдөр болгон өөр хүн өгч байсан. Тийм байлээ. Тэгэхээр тэрэн дээр яхаа нийгэм гэхэр ч одоо энэ янз бүрийн улс төрийн холбооны хүмүүст өрсөлдөж байгаа байхгүй. Тэгээд тэд нэр Терминатор засаглаа яаж байгаад би л ордын засаглал яриад тэгээд тэр ард түмэн яаж харсан гэдгийг тэд нэр үнэлэх байхгүй. Тэгэхээр ер нь бол дээр байгаа хүмүүс бол нэг ингээл учиргууд ордын засаглалыг үүсэхгүй байна. Ямар гоё юм бэ гэж байна тий. Тэгвэл энэ чинь нийт ард түмэн хүлэн зөвшөөрөх үүдээс айж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр нөгөө 30 Терминатор чинь 30 бүдүүн чинь тий 30 лорд болохоор ч эдгээр чинь бүх юм болоо авчлаа гэж ард түмэн чулуу барай шийдэх юм бол централ таваагийн цон ханхраад тэгэл хатан зэрэг орж ирж штэ. Тийм аял авшаа. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. Бүгдээрээ өөдрөг байгаарай. Ямар ч энэ IT төхөөрөмж монголчууд хийж чадна. Та нарын үед энэс ч илүү юм хийн. Тэгэхээр та нар Англи, Америкт ажил, мэргэжлэр ажиллах боломжтой. Тэр замыг чи би ингээд зааж өглөө. Тэгээд бүх юм та нараас л аваар. Та нар энэ улсыг дээш нь бүтээж хөгжүүлж чадна, бас сөнөөж чадах байхгүй. Энэ бол та нарын гартлаа ш. За та нарт амжилт хүсье. Тухайн технологийн сургууль нэг хүнд нэг жижиг өрөө явуулсан гаргая гэж байгаа. Аяталтайгаа уулзаад семинараа хийж. Семинартаа бид 100 аятал оруулж байгаа. Энэ дотор байсан аятал 100 аятал нэр ирсэн баг. Тэнд бид нэр мэйл бичин дараа нэг уулзсан. Тэр уулзсан хэдэн оюутан ирэх нь тэндээс шигшээд аавна. Тэгээ дараа нь энэ эрдэмтдтэйгээ уулзсан. Тэгэхээр энэ хүний дагаад хэдэн оюутан маань яг чинс дээрээсээ өгч чадах юм. Тэгээд дээр нь энэ хин наманад нацаад өгч маань бол лабораторийг хизээд ашиглах билээ. Би бол лабораториор болоод бүрэн хангаж одоо хизээд одоо энэ нацаад эмгэгчтэйгээ хамтраад ажиллах хоёулаа ер нь тэр үед бол чөлөөтэй ажлыг бид нар татсан амлагдсан байгаа. Тэгээд нацаад өгч үг хэлэх байх гэж бодож байгаа. Манай оюутнууд яг жоохон яарс гэдэг энэ арга хэмжээг хаачих шиг. Тэгээд бид нар бол энэ цаашаа нацад нэмтээ хамтраад ер нь бол оюутнуудын нэг тоот хөтөлбөр гэж яриадсан. Ганбаатаргаа өнөөдөр энэ Ганбаатаргаа лекц сууж сая ирсэн тоот хөтөлбөр гэж яриадсан.
Тэгээд тоо хөтөлбөр гэдэг маань яах юм гэхээр манай 5 толгой оюун толгой тэтгэлийн хөтөлбөрийг оюутнуудын сурч боловсрох гадагшаа яваад суралцаад ирэх энэ боломжуудыг одоо нээж өгье гэдэг гэсэн тийм төслийн хэмжээний зүйлийг та нар хийгээч гэдгийг сандрыг бол улсын хурлын гишүүн болохоос өмнө ярьжсэн л да. Тэгэхээр өнөөдөр энэ хүн ингээд одоо төрөөс дэмжлэг хэрэгтэй гэж ярьж байгаа юм чи бид тэр хүмүүний ярьжсэн энэ тоо хөтөлбөр гэдэг зүйл дээр бас энэ дотор байгаа оюутнууд маань би тэр тоо хөтөлбөрт хамрагдж одоо бас та нартай ингээд хамтраад төслийн үйлчлэгч оролцъё гэх юм. Бид бас ингээд хамтарч болох юм. Энэ хөтөлбөр бол нодлонгоос хойш яригадаад хэсэг оюутан бол бүртгүүлчихсэн байгаа л да. Яг тэдэнтэйгээ бид нөгөө гарцаа мэдэхгүй байхгүй юу? Яг яаж ингэж оюутнуудаа тэр хөтөлбөрөөр нь төсөл хамруулаад төсөл бичээд гадагшаа явуулаад Монгол улсын их орны хөгжил хувь нэмрийг яаж оруулах гэдэг энэ зүйлийг бид нар бас тодорхой гаргаж чадахгүй байсан. Тэгэхээр өнөөдөр энэ Нацгийн агшийнхаа тэр ярьж байгаа зүйл дээр нь тулгуурлаад ч гэдэг юм те бид нар дэмжлэг аваад ч гэдэг юм уу хамгаалалтаа уулзаад гэдэг тийм төслөөр явах юм бол бид энэ хүний төвшүүлсэн сургалтын төвч гэдэг юм одоо энэ хүний мөрөнд ярьж байгаа та нарт өгөхгүй бол өгөөж юм өгөх талаас нь хамтарч ажиллах хэрэгтэй. Бид бол шинжлэх ухааны технологийн сургууль оюутны асуудал хариуцдаг албаны ахлах мэргэжлийн бий тулснаа. Энэ оюутны эрдэм шинжилгээ технологийн албаны одоо оюутнууд бас хамтарч явна. Дээр нь энэ санаачлалтай оюутнууд ингээ хамтарсан нэг баг ажиллах юм бол болох юм аа. Тийм учраас та нар одоо тэр семинартаа яг чинсдгээсээ цагаа бариад ирээд тэндээсээ яг үр дүнтэй ажиллаад цаашаа ингээ явах юм бол сургуулийн зүйлсүүдийг ямар ч гэсэн ангийн асуудал шийдэхээр ярьж байгаа. Нацгийн төвчүүд ингээ байгаа гэсэн байгаа. Тэгээд нацгийн төвчдийн хавь сонсё. За шинжлэх ухааны технологийн сургууль том сургуулаа олон салбартай тэгээд намайг олон хүн танихгүй байгаа гэсэн зүйл чинь би өөрөө эрчим хүчний инженерийн сургуулийн захиргааны системийн автомат сургуулийн төрийн профессор гэдэг ажиллаж байна. За энэ сургуульд Монгол улсын их сургуультай хамт байхаас нь ахуулгаар ажилласан одоо 9-8 жил ажиллаж байгаа юм хүн байна. Тэгээд нацгийн юм бол яг манай сургуулийн төгссөн манай төгсөх гэж бодохаар би сайн танина. Тэгээд өөрөө ч бас та нарыг ярьж байгаа шиг оюутан байхдаа бол та нарыг адилхан юм оюутан байсан. За ганц одоо ялгаатай гэх юм уу ийм бол ер нь одоо энэ өөрийнхөө эзэмших гэж байгаа мэрэгжил үнэнхүү одоо тийм хайртай дуртай ийм оюутан байсан юм. Одоо хэлмээр байна. Тэгэхээр энэ бол зорилго санаа байсан юм байна. Өнөөдөр харахад бол энэ хүүхдээ энэ генералын зэрэгэлтэй автомат тохиолдсон системээр би бакалаврын дипломыг хамгаална гэсэн тэргээр хамгаалсан. Дараа нь магистрийн ажлаа Английн сэдвээр хийсэн. Дараа нь Английн одоо тэр Алстон гэдэг том компанид очиод бас л энэ чиглэлээр ажилд орсон байна шүү дээ. Тэгэхээр энэ дэв зүйлээс юу харж байгаа юм бол хүн өөртөө тодорхой зорилго тавиад ингээд цуцлахгүй ажиллах юм бол амжилтанд хүрч болдго юм байна гэдгийг өнөөдөр батлан харуулсан. Тэгээд засгийн газар болсон хуралдаан дээр Монгол улсын төрийн саяхан гадуулсан энэ ажил дээр бол инженеруудын одоо ялалтын байруулж байгаа инженерүүд хэлчихсэн. Тэр энэ одоо юу хэлээд байгааг бол за ер нь одоо инженер хүн бол орчин үеийн нийгэмд улс орныг хөгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, сайхан амьдрах энд бол энэ инженер хүний бодол сэтгэлгээ шийдвэр болох чухал шүү гэдгийг дээр доогүй хүлээн зөвшөөрч байна гэдгийг илрүүлсэн гэж санаж явж байгаа. Тэгээ манай сургуулийн энэ оюутны зөвлөлөөс ийм сайхан санаачлал гаргаад ийм залуу одоо зохион бүтээгчид уулзуулаад таа бүхэнтэй бас танил болгож байгаа би өөртөө баяртай байна. Тэгээд сонссноо хүмүүс надад ирээд одоо нацгийн юмын агшин та энэ ажлыг яаж дэмжих вэ гэж надад асуусан байна. Тэгээд би бол тэр энэ чиглэлээр ингээд ажиллаад групп гараад тодорхой одоо сургалт хийгээд ирэх юм бол би бол энэ лабораторид ямар тохиолдож байна уу, юу хэрэглэх боломжтой байна уу, энэ талаар бол би харамгүй туслана гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр энийг бол батлан илэрхийлээ. Зөвхөн эрчим хүчний сургуулийн одоо электрон автоматын чиглэлээр сурж байгаа оюутнууд энэ хамаатай биш. Тийм ээ. Ер нь техникийн мэргэжил эзэмшиж байгаа хүмүүс энэ програмын сэтгэхгүй тийм ээ. Одоо юмыг програмаар өдөртөг болсон үед бол мэргэжил хамаатай биш шүү дээ. Тийм учраас уран сэтгэдэг, тусдаас төвлөж боддог. Ийм л одоо бол сэтгэлтэй улсууд нэг групп болоод ингээд ажиллах юм бол амжилтанд хүрнэ гэж үзэж байна. Тэгээд өнөөдөр лекц насны бол яг нарийн мэргэжлийн гэхээсээ илүү тийм ээ. Ийм одоо шинэ юм хийх юу саад болж байна, төр засгийн хувьд ямар хувь байна гэдгийг
бэлэн даалгавар ярих шиг боллоо. Нэлээд хүнжилтэйгээр ярих шиг боллоо. Залуу хүмүүс болохоор эрдэмтэгч хөлөө өнгөч хөлөө ингээд хэлцүү тэрийг таалагдах хөлөө ингээд хэлцүү тэрийг намайг яах вэ гэсэн ийм айлт ичил байхгүйгээр одоо бэлэн даалгавраас ярих шиг боллоо гэж бодож ш. Энэ залуу хүмүүс байх бодож байна тийм ээ. Зүгээр одоо энэ ахмадтай хүмүүс гэсэн бол ингээд хайгаа авчихнаа ингээд байх байсан баг. Тэгээд энэ залуу хүмүүс одоо хэд үгүй амархан болцоохаа. Тэгээд манай технологийн их сургууль энэ дээр бол шин гараасаа гэж бодож байгаа би залуу хүн гэж бодоход эмчхэмсэн гэж бодож байгаа. Энэ утгаар мод энэ групп бүртээ дараагийн одоо лекцэн дээрээ тэгээд сургалт авах явах юм байна. Тэгээд энд цогцсон оюутнууд бас хамтарч ажилладаг найз нөхөдтэй хэлээрээ тийм ээ. Энэ шинжилгээ технологийн сургууль дээр ийм үүсгэж санаачтай ийм одоо зохион байгуулалтанд орох гэж байна. Тэгэхээр найзтай сайн хэлээрээ хуулаарай. Тэгээд идэвхтэй болцоорой гэж зөвлөж байна. Ихлэ эдийн засгийн мэргэжлийн хүмүүсрэл янз бүрийн шахт юм байна л да. Тэгээ одоо ерөнхийдөө өөрийнх нь дор 3 тийм инженерийн бүлэг байгуулсан. Тэгээ тэрийг ингэж хянуулж байгаа байхгүй. Би 2 удаа тийм хуралдан сууж үзлээ. Тэгэл нэр нь манай дамын 8 чи англи Америк тэнж явж бол нэг юм авчраад ингээд шахт юм байна. Тэгээ тэрэнд нь баахан няцаад өгөөд тэгээ Монгол бүр нэг $30 зардаг нэг $330 нэг өөр нэр өгсөн зүгээр байдаг эсвэл зайтрыг зарна гэж явж байгаа байхгүй. Гэх мэтлээ юмд ерөнхий сайд өөрөө одоо ганц бүр сайднд хэлээд байгаа шүү дээ. Төр бол хизээч инженерийн мэдлэгтэй байдгүй. Зөвхөн практикт ажиллаж байгаа нэг компаниг сонгоно те. Тэгээ тэрийг өвлийн зөвшөөрж өөрсдөө мэддэг. Тэгсэн хэрнээ энэ өөрчлөлт хийж чадахгүй нь. Яа тэгэхээр ерөнхий сайд өөрөө нөгөө яамны сайднараа загнаж байгаа байхгүй. Энэ агентлагуудаа байлаа, энэ нинжанараа байлаа. Агентлагаа цөөл те. Тэг загнадаг. Тэгэхээр нөгөөдөл нь эн чинь ерөнхий сайдын засаг биш эн чинь парламентын засаг болохоор олонхын засаг болохоор одоо эзэнгүй засаг байхгүй хэн ч юу ч хийж чаддгүй. Тэгээд нийтэн дундаа хоол идэл явдаг. Тэгэхээр энийг ингэж баланслж байгаа нэг арга нь болохоор шууд одоо над шиг тэг гудамжинд зүгээр лаз сүлжээсэн инженерүүдээ дуудаад тажуудаа авчираад нөгөө шаханы бизнесийг ингэж шүүж байгаа. Шүүж одоо шалгаруулж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол нэг сайн тал байна. Тэгээд ингээд янз бүрийн төслүүдийг шууд инженерүүдээс аваад хэрэгжүүл санхүүжүүлж байна. Ерөнхий сайдын даваа тал. Гэтэ би нэг ч төсөл аваагүй. Яагаад тэгэхээр жишээ нь манай зөвхөн нэг өөр жишээлбэл манай аавын дамжуулах эрчим хүчний шугамжуулжээний анхны захирал байхгүй. Тэгэхэд би Англид ажиллаж байсан. Би юу шахаж болох байсан. Би юу ч шахаагүй. Яагаад тэгэхээр би өөрийнх нь зорилготой өмчсөн байхгүй. Би энэ бүхнийг Монгол дээрээ тийм. Ерөнхий сайд ингээд сая хуралдаар чи баг л надад нэг их 80-ыг өгнө гэж зарлаа тийм. Ингэсэн шүү дээ. Тэгээ би нэг төгрөг аваагүй. Одоо 300 тэрбум ингээд явцсан гэж байгаа байхгүй. Тэгээ би яагаад авахгүй нөхөр би ингээд бас л өөрийгөө хурж чадахгүй байхгүй. Яг л номтой нэг номоор нь ер нь ямар ч нэгэн коммунист нэгэн, фашист нэгэн, социалист нэгэн те ямар ч нэгэн үйлдвэрлэлийг яаж хөгжүүлсэн гэхээр нэг лаборатори дээр санхүүжүүлэл цалинжуулаад тэр лаборатори нь 2 жилийн дараа бүтээгдэхүүн гээл дараа нь тэрийг улс нь хөдөлтөж аваад ингэж босч ирсэн. Энэ бол Английн тэр English Electric-ийн түүх, Basler Electric-ийн түүх. Энэ бол Оросын одоо социализм үеийн институтийн түүх. Социалист, фашист бүхэл нийгэм адилхан байхгүй. Ингэх юм бол 100 төслийг нэг төсөл болгож чинь 100 дахин хямд юм. Тэгээд үр дүнтэй юм. Тэгээ нэг төслийг авсан хүн импортоор авахаас өөр аргагүй байхгүй. Олон төслийг нийлүүлэхээр олон тооны захиалга гарч ирнэ. Тэгэхээр би энэ чинь хардверийн, софтверийг хийх боломжтой болох байхгүй. Та нар ажлын байртай болох боломжтой болно. Тэгэхгүй нэг төслийг авчаа нэг юм дээр чи өөрөө хийх нь гэж утгагүй импортоор авсан ашигтай шүү дээ. Тэгэхээр ийм масс бизнестэй масс захиалга гэдэг юм улс 20 жил мартцсан. Социализм үед байсан л да. Тэгээ бүх нөгөө нийгмийн хөгжилтэй процесс байдаг нэг манайхан хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад тэгэхээр 100 жил хөгжсөн капитализмын сүүлийн үеийн бүх хуулиудыг хуулаад давцсан. Тэгэхээр таарахгүй. Тэгээ би нөгөө өөрийгөө хуурч чадахгүй тэрнээс нэг төгрөг авч чадахгүй. Тэгээд өөрийнх нь нөгөө хийсэн юугаар ингээд лаборатори спонсорлоод ингээд би ингэсэн байхгүй нэг 20 оюутан одоо нэг инженер аваад тэгээд яг Англи Америкт ажиллаж байгаа хүмүүсийн татрын дараа авдаг дундад цалин 4.5 сая төгрөг болж ирсэн. Тэгэхэд
Тэгээд тэрийг өгье те татваргүй тэрийг өгөхөд тэд нар бүгд түрээд ирнэ. За тэд нар ирэхгүй ч гэсэн энд байгаа инженерүүдийг авахад инженер тэгэл 10 жилийн хүүхдээр хүртэл би юм хийлгэж хийсэн шүү дээ. Хинч болохгүй байхгүй яг үүндээ. Тэгтээ юм мэддэг гоё хүмүүс ирвэл бас ишүү олон юм хийгээл өргөн баруунтар явна те. Над амар. Тэгээд өөрийнх нь одоо нэг арт тоос гэж яриад штэ. Тэгээд нэг хүүхд надаас асуусан юм. Гэн ганц төмөр сайн ярьсан дээ. IT-г бид нэр хэрэгэлдэг байсан одоо энэ миний энэ саяны үзүүлсэн арт тоос шүү дээ. Энийг ашиглаад бүтээх болцсон юм байна те. За арт тоос гэдэг нэг гар нөгөө гар нь PID control system. Энэ хоёр байж энэ цахим төхөөрөмжийг хийж болно. Тэрнээс биш зүгээр нэг софтвер нэг C програм сурцсан хүн ийм төхөөрөмж хийх боломжгүй байхгүй. Тэгэхээр энэ бүгд ийм хоёр гар байхад зүгээр оюутан хүртэлтэй зүгээр 10 жилийн хүүхд хүртэл энэ төхөөрөмжийг хийх боломжтой байна. Тэгээ яг одоохондоо ингээл ишийн юм шиг санагдаж байна. 10 жилийн дараа хүн болгоны мэддэг юм болчих واخгүй. Энд ч тоохгүй. Тэгэхээр шинэ юм болохоор хүмүүс монголчууд хийж чадахгүй гэж эргэлзээлэн дээ. Тэгэхээр миний хүсэл болохоор яг тэр номоор нь хий. Тэгээд институт гэж нэрлэж болохгүй гэдэг. Яа тэгэхээр энэ нөгөө социализмын институт юм хийгээгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нэг лаборатори ч юм уу нэг зохион бүтээх товчооч юм уу нэрлээ. Тэгэхээр нэг 20 өмнөөс эхлээл дараа нь бүх IT-ийн инженеруудыг ажиллаар хангаал бүх инженерүүд ажилтаад ингээ явах юм бол бүх юм хийх боломжтой болно. Тэрнээс биш нэг төслөөр нь авах юм бол импорт болоо явчих. Тэгээд би яг энийг ингээд хэлэхээр нөгөө популизмд орцсон сүүлийн 20 жил Монголын засгийн газар тэр нь болохоор хүний хийц юм хийх хэрэггүй шууд л аав гэдэг байгаа байхгүй. Ийм үерт ингээд живж байгаа байхгүй засгийн газар. Тэгээд энэ үерээс нь татаад гаргах гэхээр урдлын ерөнхий сайд нар үерт ороо явж байсан болохоор дараачийн ерөнхий сайд нар уртгаа дуурайгаал үерт живээд байгаа байхгүй. Тэгэхээр наа чи үер байна гар ихээр яг урдлынх нь живцсэн юм чинь адилхан живчигээ живэж. Тэгэхээр ийм ер нь юу л да зориггүй л да аимхан. Тэгээ магадгүй нэг үеийн дараа энэ ганц төмөр сайд майд тэгээ дээж гарч ирээд ерөнхий сайд болох юм бол энэ шууд ингээ хийгдэх байх зоригтой. Одоо бол ингээ бас айгаад байгаа байхгүй яа. Тэгээд урд нь 20 жил живцсэн чи адилхан живчийг ерөөсөө л импортоор авсан чи яадын хүний хийцэн чи ингээл маргалдаад хэрэг бид нэр импортоор дандаа авах юм бол хизээч бид нөгөө инженерийн ажлын оронтой байхгүй. Нөгөө л мончорол хийгээд байна шүү дээ. Гадны юм аваад угсраал тавиал нөгөөдг нь ажиллахгүй дэлбэрээл энэ тийм юм шатаал. Тэгээд экспорт хизээч хийхгүй гэсэн үг байхгүй. Манай Монголын зах зээл жоох юм ш том тий. Ирээдүйн 10 тэрбум доллар байна. Дээрээс нь дэлхийн зах зээл биш. Тэр нь Азийн баруудын жишээг хараад тахад хөгшин Европоос юм сурчаад тэрнийг буцагсан байхгүй дандаа. Дандаа илийн нийцсэн. За өшөө асуулт байна. Асуулт нөө микрофон байна.